Бодит туршлага, бодит түүхүүд. Globus podcast. За сайн бацгаана уу? Globus podcast-ыг сонсдог эрхэм сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За манай өнөөдрийн маань зочин Болормаа, Баяр сайхны Болормаа гэд ойлгож явдгаар бол Германд одоо хит хитэн томоохон кино үйлдвэрийн компаниуд байдаг. Тэр олон компаниудаас одоо хамгийн том нь болох Bavaria Film GmbH буюу Мюнхенд байдаг энэ 1919 онд нээлт хийжсэн гэ би уншлаа. Чамтай ярилцахын тулд бас жоохон судлаа. Буруу зүрх юм яриул нь чи залаад хэлээрээ тэнд ажиллаж байгаа хэрэгтэй хүн учраас тэгээ энэ компанид ажилладаг энэ том одоо хамгийн эртний шахуу энэ томоохон энэ студийн нэгэнт нь ажилладаг ассистент найруулагч жүжигчин Болормаатай бид нар ярилцахаар урьсан байж байгаа. За сайн уу Болроо? За мацоно энэ подкастыг сонсож байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Намайг энэ подкастт оршуулсан танд баярлалаа. За маш их баярлалаа. Болроогоо урьсан шалтгаан одоо Болрогийн маань сурсан түүх нь Америкт сурж исэн Германд Кольны кино академи сургуулийг одоо төгсөж исэн гэдэг маш олон орны туршлагатай учраас их сонирхолтой байх л үгээ бодож байна. Тэгээд залуучууд дотор маань бас гадны оронд энэ чиглэлээр сурах юмсан, ажиллах юмсан гэсэн сонирхолтой хүмүүс бийжээвэл маш сонирхолтой дугаар болно гэж найдаж байна. Болроо чи жүжигчин юм чинь би ер нь нэрээ ингэж утсан юм байна. Чи жүжигчин хүн юм чинь чи Globus podcast-ийн ер нь хөтлөгч нь байлаа гэхэд чинь энэ нэвтрүүлгээ чи яаж эхлэх байсан бэ? Жүжигчин хүнийг сайхан жүжиглэлтэй ер нь шаргалт авнаа сонсогчтойгоо хамт. Болроо яана болоо. За подкаст нь эхэллээ шүү. Би ингээ хүлээгээ сууж би чиний зочин. За жаа би надад жоохон юм бод хугацаа гэж болох уу? Болно. За 1 минут бодоод яж байгаарай за. За тэгээ. За тэр хооронд нь би Болрогоо танилцуулжээ. Болроо маань Нью-Йоркийн Film Academy буюу Нью-Йоркийн кино академид суралцж төгссөн би бас Германы Кольн хотын олон улсын кино жүжигчний академид сурч жүжигчин кино драмын найруулагчаар суралцж төгсөөд ингээд саяны хэлсэн Bavaria Film гэдэг энэ томоохон кино компанид ажиллаж байгаа юм байна. Тэгээд өнөөдөр Монгол, Герман, Америкийн нэгдсэн улсын кино телевизийн салбарын талаар олж авсан туршлагаас нь сонирхолтой сэдвүүдээр ингээд ярилцах болно. За Болроо дугаар нь эхэллээ шүү. Сайн бацхан үзэгчтэй та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн манай Globus podcast нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо гэд би хамгийн түрүүнд Bruno Mars-ийн дууг тавих байсан. Бүгдээрээ гоё бүжиглээл, орж ирэл тайзан дээр яг ингээд суугаад эхлэхгүйгээр маш гоёор ингээд бүжиглээд дуулаад чөлөөтэйгээр гоё эхлэх байсан. Тийм үү те. За тэгвэл хоёул дор дорно жоохон хөдлөө бүжиглчихье. Би бол бүжиглэж байна. За тэгээ. Би бас ингээд сая бүжиглээд дотроо дуулчлаа. Хүмүүсээ гэд ингээд ингэж мингээд орж ирэх юм байна. За ороод ирлээ тэгээд орж ирлээ. Гой бүжиглэлээ, дууллаа. Хүн яг ингээд хөдөлгөөн хийгээд хөлсөөгөө ялгаруулж явах татамд хүнд ингээд ад жаргалын гормон гэдэг ингээд ялгарч идэг. Ад жаргалын гормон нь ялгарсан хүн илүү их тайван, хүлээцтэйгээр ярьдаг учраас одоо яг нөгөө миний зочин маань илүү сайхнаар надтай маш гоёор ингээд ярих тийм бэлтгэл нь хангагдсан байгаа учраас би одоо яг зочноо танилцуулаад за тэгээд нэвтрүүлээ эхэлнэ. За өстө санал нэгдэж байна. Би бас яг тэгж боддоор өмнө нь бас Монголд MTV телевизэд ажиллаж байсан байгаа юм тийм ээ? Тийм, би телевизэд нэг жил ажиллаж байсан. Тэгэхээр бас Монголынхаа телевизэд ажиллаад бас энэ салбарт хөл тавиад үтцсэн туршлагатай залуу охин байж байгаа. Тэгэхээр Монгол, Герман, Америкийн нэгдсэн улсын ер нь кино телевизийн салбарт ямар том ялгаанууд чи ажиглаж харав? Ялгаа гэх юм бол миний одоо ажиллаж байсан туршлага гэх юм бол одоос яг 10 жилийн өмнөх туршлагаа би л ярих гэдэг юм л та. Энэ бол яг Монголд яг нэг л удаа 1 жилийн хугацаатай ажиллаж исэн. Энэ хугацаанд яг ажиллаад ажиллагдсан зүйл гэх юм бол манай Монголын телевизийн салбар жоохон хоцрогдолтой явсан болоо да гэж миний хувьд яг тухайн үед яг дүгнэж исэн. Жоохон цалин мөнгөний асуудал дээрч тэр хөгжил дэвшлийн асуудал дээрч тэр мөн камерын асуудал дээрч тэр одоо телевиз дээр зөвхөн нэг л хүн байгаад идэг. За нөгөө нэг л хүн нь бүх зүйлээ хийгээд идэг. Тэр нь бас ажлын ачаалал бас нэлээд өндөр юм уу гэж харж исэн. Би яг өнгөрсөн жил яг Монгол явахдаа бас хуучин ажиллаараа ороод гарахдаа бүр илүү гоё болцсон байгааг нь хараад миний үед шокнд орж ирсэн. Шал өөр болчихсон байсан. Миний ажиллаж исэн төрлөөс бол одоо ажлын байрны хувьд ч гэх юм уу. За камерын хувьд, за дотор ажиллаж байгаа багуудын
ажилтнуудын хувьд гэх юм бол шал уралчихсан байсан. Тэгэхээр манай Монголын хувьд бол бас л өнөөдрийн энд үз үйдэс хэмжээтэй явж байгаа гэж ойлгож байна. За Германы хувьд ч юм уу Америкийн хувьд бол энэ улсуудтай бол ярих зүйл байхгүй. Мэдээж санхүүгийн хувьд бол маш том их усүртэй улс гэдэг утгаараа бол одоо дэмжлэг бол маш өндөр байдаг. Энэ телевизэд ч юм уу ямар нэгэн студид ажиллаж байгаа ажилчид бол ар гэрийн ямар нэгэн ачаглалгүйгээр одоо ар гэрээ ямар нэгэн санаа зовох байдалгүйгээр шууд ингээд ажиллаа хийх боломжийг нь олгодог тийм гоё нөхцөлтэй байдаг нь бол даваа талтай. Монголд болохоор за яг хуу одоогийн өнөөдрийн байдлаар бол илүү их тийм ар гэртээ санаа тавих ч юм уу тий одоо ингээд ар гэрээ даарч байгаа болов ядарч байгаа болов гэсэн жоохон тийм санаа зовлтойгоор ингээд ажилтдаг юм шиг надад санагдсан байдал нь бол Хувийн асуудал ихтэй байдаг гэсэн үг юм тий. тийм ер нь бас тэгж санагдаад байгаа. Хувийн асуудал ч яг санаа тавих юм ихтэй тийм ээ, цалин мөнгөнд хүрэлцээтэй илүү, ээж мэдээнд байгаа илүү. За цагаан сарын буузных нь асуудал юу болж байгаа бол гих жишээний тийм юм ярьж байна. Тийм гэлгүй хаа тэгэл одоо нөгөө энэ сарынхаа цалингаа аваад энэ зээлээ төлж хөлөө тэр зээлээ төлөөд хурч хөлөө одоо дахиад би яаж дахиад нэмэлтээр ажил олох вүлээ гэдгээ тэрийг Монголд бол яг нэг тэгжил амьдардаг юм шиг надад санагдсан. Харин Германд ч юм уу Америкт ч юм уу тий за би одоо амралтаараа цалингаа аваад хаашаа аялах вүлээ аль газрын далайн хариг дээр очиж амрах вүлээ гэр бүлийнхэндээ яаж би сүрприз өгөх вүлээ гэр бүлээ яаж амраах вүлээ гэдээ яг тэр талаар л боддог. Гол онцлог нь л ер нь бол тэр юм бэлээ. Энэ нэгснээ сэтгэлийн амар амгалан гэх юм уу? Аль болох нөгөө ажлын таатай нөхцөл, ажиллаа хийх бүрэн нөгөө төгс утгыг бий болгосон тийм газар л гэж хэлмээр байна да. Герман болон Америк. Тэгэхээр чин амжилт гаргахад зөвхөн тэр одоо өөрийнхөө мэрэгжил төвлөрөөд ажиллана гэдэг чинь амжилт гаргахад хүртэл арай хэлбэр төхөн болох байх тийм ээ. Би дахиад нэг гоё жишээ хэлье гэж бодлоо. Тэгээ Герман болон Америкт за би өнөөдөр яг ингээ Германы Мюнхен хотод амьдарч байгаа. Тэгэхээр Германы Мюнхен хотын яг одоо өнөөдөр ажиллаж байгаа телевизийнхаа яг нэг давуу талыг нь хэлье гэж бодлоо. За энэ бол яг л нөгөө Германд болон Америкт бол бүхэл салбарт бол байдаг. Бүх ажилтнууд дор бүрнээ сэтгэл зүйчтэй байдаг. Бүх ажилтнууд өдөр болгон ажиллаа хийхээ өмнө сэтгэл зүйчтэй уулзаад 5 минутын бясалгал хийгээд тэг ажиллаа эхэлдэг. Бүх ажилтнууд нь хуульчтай байдаг. Дор бүрнээ би нэвтрүүлгээр ямар үгэллээ хийж болох вүлээ, ямар хуу контент хүргэж болох вүлээ, би хуулийн эрх зөрчөөд байгаа юу гэдгийг мэдхийн тулд хуульчтай байдаг. Дор бүрнээ эрүүл мэндэд анхаардаг. Бүр хувийн бидний одоо эрүүл мэндэд анхаардаг тийм бүр хувийн том эмнэлэг хүртэл байдаг. Бидэнд зөвхөн бидэнд зориулагдсан. За тэгээд хүн болгон хоолны зөвлөгтэй байдаг. Бидний одоо жишээлбэл бид нар чинь одоо цаг наргүй ажилладаг. Бидэнд бол ажлын цаг гэж бол байхгүй. Яг тогтмол ажлын цаг гэдэг утгаараа бол байхгүй. Яг хизээ зураг авах гэсэн яг тэр өдөр л дуусна. За өнөөдөр яг тэдний сцены зураг авах гэсэн бол тэдний сценийхаа зургийг авчаал бидний амралт эхэлж идэг учраас хүн болгон хоолны зөвлөгтэй хоолоо яаж зохицуулах уу, нойроо яаж зохицуулах уу. За яг тийм ээ одоо орчны нөхцөлд хүнд одоо орчны нөхцөлд яаж ажиллах уу, хүүтэнд яаж ажиллах уу, халуунд яаж ажиллах уу тийм ээ. Тэр болгон дээр зөвлөгтэй байдаг. Гэх мэтчлэн одоо бидэнд бол авах талууд бол зөндөө их байгаа. За жишээлх юм бол дахиад нэг жишээ хэлэх юм бол камерын баг гэх юм бол зөвхөн ганцхан камер дээр л үндсэн 183 хүн байдаг. За нэмэлтээр гэрээгээр 40 хүн оруулж ирдэг. Нийтдээ 200 гаруй хүн зөвхөн ганцхан камер дээр л фокус өгч ажилладаг. Америк болон Германы нөхцөл дээр зөвхөн ганцхан камер дээр. Харин Монголд бол ганцхан камер дээр нэг л хүн ажилладаг. Тэр хүн бүх зүйлээ хийдэг. Камера авч яван зөөн, угсарна, бичлэгээ хийн, найруулга хийн, за зураг авалтаа дуусаад эдитээ хийн, дуу оруулга хийн, энэ нь юу вэ? Тэрийг яах вүлээ тийм ээ бараг л одоо энэ зургаа ингэж авчих юм уу тэр зургаа ингэж авчих юм уу гэж санаагаа бас оруулна ганцхан хүн бүх зүйлийг хийдэг харин Герман болон Америкийн тал дээр гэх юм бол ганцхан камерны ард 200 гаруй хүн байж идэг яг үндсэн 183 хүн бол яг батаараа байж идэг за нэмэлтээр гадны орнуудаас 40 хүнийг урилгаар авчиж ирээд за манай камерын баг туслаач бид нар одоо ийм зураг авалтан дээр байгаа юм аа энэ дээр ингээд хараад энэний фокуснд таарсан байна уу? Энэний өнцгөнд таарсан байна уу? За энэний одоо бидэнд ийм санааг өгүүлж ингэж авах гээд байгаа энэ санаан дээр энэ камер дээр яаж болгоул дээрүү гэдэг тэр бүх зүйлийг хийх нь бол 200 гаруй хүн байдаг. Тэрнгээрээ л юм бодолтой.
Тэгэхээр Энэний надад монгол хүний чадвараар бас гайхмаар надад санагдлаа. Нэг хүн тэр болгон ажлыг одоо зэрэг хийгээд тэгээд Монголын кино ер нь урлагийн салбараас нэлээд ингээ клипүүд энэ төр харж байхад ч бас их сайхан болцсон шүү дээ. Тийм маш ингээд чадварлаг бичлэгүүд энэ төр явж байгаа. Тэгэхээр энэ дэр хоёул монгол хүмүүсийн чадварыг магтахаар арай түрэгдэх гэж байна уу? ер нь бол магтахад бол буруугүй шүү. Буруугүй тий? Манай монголчууд бас маш чадвар өндөртэй. Тэгсэн хэрнээ өдөржин шүнжин ажилладаг хэрнээ жоохон хэмжээний цалингаар цалинжаад яваад байдаг. Тэр бол маш том гайхамшиг. Би бүр ингээ магтмаар санагтаад байдаг. Монголд ажиллаж байгаа бүхий л одоо нөгөө кино зураг аваад одоо бүхий л төрлийн мэргэжлийн хүмүүс манад одоо энэ бүхний даван туулаад ажиллаж шүү дээ. Ганцхан одоо маш их хүний ажлыг л ганцаараа хийгээд байгаа шүү дээ. За өстө баярлалаа зочиндоо. Тэгэхгүй хөтлөгч нь ингээ баахан монголчуудаа магтаад хараагүй юу? Тэгээд чиний төгссөн мэргэжил нь болохоор жүжигчин кино найруулагч гэдэг чинь. Тэгэхээр энэ том компанид мэдээж өрсөлдөгч ихтэй ах энэ Бавария фильм GmbH руу ороход. Тэгэхээр ямар шалгуураар энэ компани руу орж чадсан бол ямар авьяас чадвартай болоод чиний юу онцлог байсан болохоор энэ компани чамайг авсан бол? За энийг ярих юм бол маш уртдаг. Гэхдээ би товч бөгөөд тодорхой ярихыг хичээе. За би Америкт яг Нью-Йоркийн фильм академид сурч байгаад 4 жил яг доорол сурсан. За тэгээ яг ингээд өсөх шалгалтын маань яг ганцхан сарын өмнө миний аав маань асуураад. Гэтэ миний аав өмнө нь яг ингээд хизээч надад ингээд би өвдөж гинэ гэд хэлж байгаагүй. Би юус аавынхаа ханиад төрж байгааг нь харж байгаагүй. Юусоо баг бахта хизээч ингээд төсөөлж байгаагүй миний зүйлтэй. Би ээжтэйгээ ярьдгүй нуцаа хүртэл аавтайгаа ярьдаг тийм гоё дотн байсан. Тэгтэл надад яг ингээд яг 4 жил сураад төгсгөөс яг ганцхан сарын өмнө аав маань асуураад би тэгээ бүр ингээд гүн шокны байдалд ороод Аманы өглөөдөө яг ажилдаа явна гэж гараад нас урчаад ажилдаа явна гэж гараад тэг яг ганцхан цагийн дараа нас урсан гэд над руу яг ярьжсэн байхгүй юм лээс. Тэгэхэд би бүр маш том шоконд ороод за одоо ингээд аавынхаа оршуулганд явах уу сургуулаа төгсөх үү гэд надад ингээд хоёр том тийм давааны цаагуур ингээд сонголт гарч ирсэн л дээ. Би тэгээ одоо энэ хоёрын алийг нь сонгох хэрэгтэй байлээ. Яах вүлээ гэд маш хэрэгэлсэн. Тэгээд за сургууль бол хүнд олтно. Би дахиад сурч олтно. Аавтайгаа бол сүүлчийн мөчүүл надад бол хизээч олдохгүй. Би амьд дээр нь уулзаж чадаагүй ч ядаж нэг биеинд нь хүрчих юмсан гэсэн надад тийм хүсэл тэмүүлэл байсан учраас за би Монгол явна гэж бүх юмаа хаяад Монгол явъя гэд Монгол руу явахаар болвоо. Тэгээ Монголд очиод мэдээж аавынхаа шууд өглөө онгоцны буудлаас буугаал аавынхаа нөгөө оршуулгын ингээд цуваагийн даваар ингээд нутагт нь авч тавихад бол миний хувьд бол маш хүндсэн. Тэгээд юу гэлээ би нэрээ 4 жил гадаадд сурч байгаа. Тэгээ бүр Америкийн тийм том боломжийг олж хаад ингээд хүрээд ирдэг. Дипломож авч авсангүйгээд би бүр маш их харамсаж байсан. Тэгтэл яг манай Америк багш маань яг надад хэлчихсэн болормаа. Чи одоо ингээд Монгол явцсан. Гэтэ чамд буцаж ирэх боломж байна. Чи ингээд төгсөөгүй ч гэсэндээ хурж ирээд дахиад нэг семестр төгсөөд сураад төгсөх боломж байна. Чи одоо хүрээд ир гэд хэлчихсэн. Тэгэхэд би за багшаа би ингээд чадахгүй байна. Би одоо ингээд миний баг ингээд зүрхний маань алга болчихлоо. Аав гэдэг хүн бол миний хувьд маш том нөмөр нөлөг баг ингээд миний одоо зүрх минь байсан. Тийм учраас ингээд одоо миний зүрх байхгүй байгаа учраас би ингээд цааш нь явж чадахгүй. Би баг ингээд ирээдүйд яаж амьдрахаач мэдэхгүй байна гэд маш хэцүү байдалд орчихсон. Ингээд нэг сарын турш би бүр шоконд орсон. Яах вүлээ гэд бодоод тэр үед гэтээ яг нэг дөнгөж 20 нас л хүрч ирсэн юм байна. 21 тэвээс юм байна. Тэгэхэд л яг 21 насны өмнөхөн юм байна. Яг 20 21 насны хэлбэлзэл дээр л тэгэхэд л яг л за одоо яах вүлээ сургуулаа төгсөөгөө гэж маш олон хүмүүс яриад за чи одоо сургуулаа төгссөн мэдтэй одоо өстө доллар орно олоод өгнөдтэй гэж Монголд байгаа хүмүүс чинь тэгэл би чинь одоо яана гэл тэр үед миний хувьд хамгийн том дэмжлэг болсон хүн бол миний ээж байсан. Ээж маань надад юу гэж хэлсэн гэхээр болормаа чи ингээд сурсан ээж нь чамайг хязээж хориглоогүй. Чи ирээдүйд юу хиймээр байна хүссэн болгоно миний охин хийгэрээ. Хэн хүн юу ч хэлэх нь хязээж чамд хамаагүй гэж хэлсэн. Яг тэр үед миний бодол тэр за хамгийн дөрөв би сургуулаа төгсөх хэрэгтэй юм байна. Намайг энэ мэргэжлэр сурч яхад миний аав хамгийн их намайг дэмжиж сууч. Би аавынхаа хүслийг биелүүлээд би сургуулаа төгсөх хэрэгтэй юм байна гэд. Тэгээ би буцаад амьд очоод за багшаа би сурья гэд хэлэхэд манай багш би ингээд чамайг хамгийн анх шалруулт өгөөд орж ирэхэд чинь чамд би ганцхан үг хэлжсэн. Чи юу л байдгийг нэг аз охин
яг чам шиг юм царай төрхтэй яг чам шиг юм Аз охиныг бол хаанаас ч яагаад би олоод ирнэ гэж надад миний багш нэгдүгээр курсд надад хэлжсэн байхгүй юу. Тэгтээ яг дөрөвдүгээр курст өгч хахад гэтээ би чамайг яагаад өсөх гээд байна гэх юм бол зүгээр л хичээнгүй байдал чинь тууштай байдал чинь сонирс зам чинь надад маш их таалагдж учраас чи яг энэ мэргэжлийг сураасаа гэсэндээ би чамайг хүссэн. Тийм болохоор би чамайг энэ бүр ингээд зориуд маш олон сар ингээд чиний хойноос чаргууцалтж Монголоос чамайг ингээд авчирлаа гэж надад хэлжсэн. Тэр үед миний заа ингээд намайг ингээд дэмждэг ийм олон хүн байд юм шүү дээ. Ямар гоё юм бэ гэд миний хувьд ингээд яг нэг зүрхэнд нэг гэрэл хатгах шиг л болсон шүү дээ. Маш их итгэл найдвар ингээ өгж шүү дээ тийм ээ. Тэр заа ингээд би чинь одоо нөгөө ингээд яг байдгал нэг Аз охин гэдгийг нэгдүгээр курсээс сонссон хүн чинь 4 жил за би чи одоо ингээд байдгал нэг Аз охин юм чинь тэгчээд Америкт чинь ямар том зах зээлтэй орон бэлээ. Кино группт ажиллаж байгаа хүмүүс нь хэр ямар гоё хүмүүс байдаг үлээ тийм ээ. Өндөр царайлаг юун тэр Victoria's Secret-ийн модельүүд шиг тийм гоё хүүхнүүд байгаа юм чинь. Тэгэхэд би хажууд нь ингээд намхан жижигхэн Аз царайтай надад гоё өндөр хамаргүй гоё том давхраа даалан нүдгүү ч юм уу те. Ингээл нөгөө нэг өндөр гоё хотуудыг харахаар чинь нэр ямар гоё юм бэ гэж харахаар хичээд өөрийгөө харсан чинь ингээд юу гэлээ би ч нэр байдаг л нэг жирийн л нэг Аз юм биш те гэж дотроо аюу хөөрөө гэж голдог гэсэн би оюутан багтаа. Гэтэ яг аавыгаа тэгж алдаад буцаж сургуультай хурж ирээд манай багш маань надад яг чамд ингээд чиний яг сониуд зам чинь л намайг маш ихээр татсан. Бусад оюутнууд хичээл гараа авчдаг байхад чи зүгээр надаас миний амыг ингээд бараг хуурай алтар нь юм асуудаг байсан. Тэр зам чинь надаас маш их нөлөөсөн гэж хэлжсэн. Тэгээд би за одоо энэ хүмүүс надад бүгд итгэж байгаа юм байна. Энэ хүмүүс надад бүгдээрээ итгэл хүлээлгэж байгаа юм байна. Би энэ хүмүүсийн шалгуурт нийцж байгаа юм байна гэд багахан хэмжээний урам зориг ороод яг Нью-Йоркийн гудамжаар ингээ алхаад явжсэн чинь ханийн ниймд шонгийн мод байдаг да. Гарцны гэрлэн тохооны. Тийм. Тэрний гэрлэн тохооны шонгийн модон дээр нэг юм ажлын замны бэр байсан. Тэр нь болохоор юу гэхээр Германы Баярны кино ахтамд ингээд ажиллах мэрэгчлэлтэн шалгаруулж авнаа гэсэн. Тэгээ би тэрийг харчаад нөгөө урам зориг орсон чинь ямар гоё юм энэ шалгалт өгөөд тэгээд нэг удаа шалгалт өгсөн чинь унчваа. Чи ингээд сургуулаач төгсөөг юм биш үү? Юу вэ? Эхлээ сургуулаа төгсчөөд ир. Чиний диплом чинь хаана вэ? Чи ингээд одоо энэ чинь нөгөө нэг Америкийн диплом чинь шууд Американд бол хүлээмжшүүлэлтгүй энэ бас нөгөө Анар киног буюу одоо нөгөө монголоор юу гэм дүүцүүлэх тийм баримтын нотлогоо хийлгэнэ гэд. Энэ чинь одоо жинхэнэ төгсөн гэсэн нотлох баримт аваад ирээ гэд надад загчаад тэгэхэд би нөгөө сургуулаа төгсөөг байсан. Яана одоо гэж бодсон. Тэгээ манай багш хэлэхдээ за чи хүсвэл эндээ нэг семестр сураад сургуулаа төгсөж болно. За эсвэл Германд бас маш олон сургуулиуд байдаг. Чи хүсэх юм бол тийшээ ингээд одоо нөгөө нэг гадаад оюутны хөтөлбөр гэж байдаг да. 2 дээр нэмэх нь 2 хөтөлбөр, 3 дээр нэмэх нь 3 хөтөлбөр, 3 дээр нэмэх нь 1 хөтөлбөр ч юм уу. Манай Монголд хүртэл байд юм байна. Энд ч байдаг, Германд ч байдаг. Erasmus энтриг ярьж явах шиг байна тиймэрхүү програм. Тэгэлгүй яах вэ? Тэгээд манай багш надад тийм гоё боломж өгдөг шүү. Чи одоо энд байгаа сурсан семестрийн тооцоолаад за тэгээ Германд очиод дахиад 1 жил сурна уу, 2 жил сурна уу, дахиад тэндээ сураад тэгээд төгсөөд диплом авах боломжтой гэж хэлсэн. Гэтэ миний хамгийн том давуу тал гэх юм бол би 10 жилдээ Монгол Германы хамтарсан сургуульд төгссөн. Тийм учраас Германы асуудал дээр бол ямар ч асуудал байгаагүй. 10 жилдээ сураад яг шалгалтаа өгсөн байсан болохоор. Тэрүүл явна гэдэг юм гэж тийм нэг өдөр хэрэг болдог гэж үнэн шүү тийм ээ. Тийм. Тэгээд яг Баярнд дахиад би Кёльнд байдаг EAF гэд бас л нөгөө кино урлагийн жүжигчний тийм олон улсын сургууль руу бүртгэлээ явуулаад за би ингээд танаас сурах хүсэлтэй байна. Би өмнө нь ингээд Америкт байдаг юм кино сургууль сурч байсан. Тэгээ үргэлжлүүлээд танаас сургууль сураад төгсөх хүсэлтэй байна гэсэн чинь за чи ингээд Америкт 4 жил сурчих юм байна. Гэтэ чи манай дээр эрэхтэй дахиад 2 жил сурч төгснөө гэж хэлсэн. За би дахиад Кёльн хотод ирээд гэтэ би Кёльнд амьдардаг байгаа. Би Эссен хотод амьдардаг байсан. За Эссенс явдаг гэсэн. Эссен хотод амьдардаг хотод өглөө болгоо нэг цаг машинаар явдаг байсан. Кёльн хот руу гэхдээ машинаар явахдаа замдаа бас маш олон хүмүүсийг авч явдаг байсан. Жохон зайтай штэ. Тийм зайтай. Нэг цагийн зайтай учраас. Тэгээ өглөө болгон хичээлдээ яваал явж байгаа л за тэгээ очиод нэг энд ирээд 6 сарын дараагаар дахиад нөгөө Баярныхаа дахиад нөгөө энэ ажил руугаа дахиад бүртгэлээ яваалваа. Тэгсэн чинь нөгөө чинь за чи сургуулаа эхлээд төгсч дараа нь чамтай ингэ ярьж болж байна.
би яваалаа 7 хоногийн дараа дахиад илгээлээ нөгөө хүмүүс би чам 7 хоногийн өмнө хариу өгсөн шүү дээ. Чи дахиад ирээ. 7 хоногийн дараа дахиад Мэдрэшгүй Жулия гэдэг шиг. Аха. бараг 100 гаруй удаа тэгж бүртгэлээ яваасан. Өөрхийн анкетыг яваалаад миний анкет болохгүй байгаа юм болов уу гэл дахиад бичээл яваалаад түлдээ интернетээс яаж анкет бичих вүлээ гэл өөрхийн нөгөө CV-гээ яаж гоёор бичих вүлээ гэл маш олон хүмүүсээс асуугаад чи CV-гээ яаж биччихсэн ингэхүү тэхүү минийхийг уншаад үзтээ гэл тэгэд тэгж явж исэн чинь нэг өдөр яг захирлын үүдэн дээр нь гарч иж тараад тэгээд би ингээд ийм оюутан байгаамаа би танаад л ажилламаар байна би ингээд цалин мөнгө танараас авахгүй би танаад л ажилламаар байна гэд тэгээд захирал нь за чи тэгвэл манай дээр ингээд нэг 3 сар ямар ч цалингүйгээр гэтээ бидний тавьсан шаардлагын доор ингээд ажиллаад үз гэд хэлсэн. Тэгээд би тий ямар гоё боломж би ажиллаа л үзье гээл 3 сар ч гэсэн хамаагүй энэ дотор нь ороод үзье гээл орж ирээл яг ажиллаад би чинь нөгөө нэг өөрийгөө амар том сургууль төгсч гисэн за Америкт төгсч гисэн англи хэлтэй герман хэлтэй одоо ч та хатандаа гэж яг бодчихсон чинь орсон чинь намайг яг хүлээжсэн зүйл гэх юм бол зөвхөн нөгөө зургийн даргын туслах л байсан. Тэн дээр зөвхөн би бол юу ч хийх боломжгүй гэтээ цай кофе зүүдэг нэг тийм сандар ажилтан байдаг шүү. Нэг тийм хүн болчихвоо би хувирчсан. Дотроо л амар том төсөөлтөй за одоо ороод та кино хийгээл ийм зураг авалтанд яваал ийм жүжигчтэй болоо германы жүжигчтэй болол хөөх гэл дотроо шүнжин оройхгүй миний хамгийн анхны өдрөө оройл нойр өрөхгүй тэгэл унтаж чадахгүй өглөө өглөө юу өмсөхөлтэй гэдэг ингээ бодоод сэржсэн чинь маргааш нь угтсан зүйл юм бол зөвхөн цай кофений зөөгчлээсэн байхгүй юу. Тэгээд миний сэтгэл санаа ингээл унаад яа за яах вэ? Би ингээд цай кофе зөөх гэж ингээд Америкт ийм олон жил сурлоо. Германд бүр ийм олон замыг тоолж энэ жирлүү гэж би дотроо бодоод за болормаа зүгээрээ би чадсан шүү. Ямар ч байсан дотор нь ороод ирлээ. Одоо эндээс очроо олно даа гэл. Маш зөв байна гэл. Яг тийж бодсон. Тэгээл яг 3 сарын дараанаас гэтээ би 3 сар яг манай захирал надад чи цалингүй ажиллана шүү гэсэн хэрнээ 3 сарын дараа надад миний 3 сарын цалин маань өгсөн. Гэтээ би гайхаад юу лээ би цалингүй ажиллана гэсэн ч тэгс би тэр үгүй зүгээр л тоглож ирсэн шүү дээ. Гэтээ чиний гэрээн дээр чинь цалинтай ажиллана гэж ирсэн шүү дээ. Чи гэрээг уншаагүй юм уу гэд тэгжсэн. Миний бодлоо шок болсон. Гэтээ тэр бас миний амьдралын хамгийн гоё 3 сар байсан. Би тэр үед маш их зүйлийг сурсан. Би ажлынхаа шалыг нь хүрэлцүүлсэн тэр үедээ бүх зураг авалтан дуусаад бүх хүмүүс нь явчаад за шалан муухан шалыг нь өглөөр ихтэн цэвэрлэе даа гэж. Тэгэл цэвэрлээ өглөөр өнгөт хийн шал цэвэрлэж вэ? Энд чинь цэвэрлэгчийн ажил авах чи яагаад хийж байгаа гэж загнуулах жишээний. Яг тэр үедэр би яг ойлгосон зүйл бол энд хүн болгон Германд сайн дурын ажилтан гэж ер нь бол байдгүй юм байна. Хүн болгон хийх ёстой зүйлээ л хийдэг. Хизээч өөр хүний ажлыг хийж болохгүй байна гэдгийг би яг тэр үед маш сайн ойлгосон. Цагийн менежмент гэдгийг маш сайн ойлгосон. Бусад хүмүүсийн хэрвээ би ирээдүйд маш том мэрэгчлэн болоод доороо маш олон хүнийг авч ажилуулах бол тэр хүмүүстэй яаж харьцах хэрэгтэй юм бэ гэдгийг би одоо яг л энэ мөчөөс сурах хэрэгтэй юм байна гэж өөрийгөө хамгийн гол нь ингэ тайлбарлуулаад байгаа нь хөөх юм л та. Тэр үедээ ингээд хамгийн доод ажилт нь ээж л өөрийгөө татгаруулаад за ирээдүйд би том болохоор л яг одоо энэ хүмүүс надтай яаж ажиллах яг тэр аргаар би ирээдүйд ажиллах ямар байх нь гэдэг би энэ талаар сурах хэрэгтэй юм шүү дээ л гэж дотроо бодож өөрийгөө тавьшруул 3 сарыг давж исэн. Тэгээ 3 сарын дотор уучлаарай бодром 3 сарын дотор чи өөрийгөө бас нотлох боломж олцсон гэсэн үг шүү дээ. Чамаг хувийн зүгээс чинь ямар санаачлагтай хүнтэй яаж харьцдیں۔ Мэргэжлийн чадвар нь ямар юм ингээд 3 сар бол их сайхан боломж байсан байж тээ гэж харж байна би. Хэлгүй ахав тийм 3 сар бол маш гоё боломж байсан. За тэгээ эхний сар бол мэдээж маш хүнд байсан. Жохон сэтгэл санаагаар унах нөгөө нэг гоё том сургууль төгссөн хүн чинь энд үрж ирээд зүгээр нэг кофе цай зөөгөөд явж гин гэж хинч төсөөлөхгүй тийм ээ. За тэгээ 2 дугаар сар дээр нь арай нөгөө хамт олноо таньдаг боллоо, мэддэг боллоо, өөрийнхөө улсаа ярьдаг боллоо, өглөө болгон мэдлдэг боллоо, гадуур заримдаа хамт олноороо хоолнд ордог боллоо, арай илүү гоё нээлттэй дотн боллоо. За тэгээд өөрийнхөө багаар нөгөө хүмүүс өөрийгөө ингээд танилж мэдүүлээд би ийм сургууль өгсөн, би ийм юм дээр өмнө нь ажиллаж исэн, сургууль тахтаа би ийм газар дадлага хийжсэн. Хэрвээ би өсөх юм бол энийг өөрхийн ингээд юугаар хийгээд үзүүлэл та надад нэг шалгаад өгөөч гэл би маш олон хүмүүсээс ингээд тусламж гуйгаал та надад энийг ингээд шалгаад өгөөч би энийг хийгээд ирээ та энийг ингээд үзээд өгөөч би энийг ингээд хийсэн чинь энэ зүг болов гэл зөндөө олон хүмүүс тэгж асуужсэн тэр нь хамгийн гол нь тэр хүмүүст хүрсэх юм болов гэж миний бодлоор боддог тэгж асуусан маань
Хэрвээ асуугаагүй зүгээр л ингээл нэг дүлхий дүн юм шиг домбогоол за тэрийг хий энийг хийх гингүүт нь за гэжэл ингээл яваад байсан бол магадгүй өнөөдөр энд байхгүй байсан баг. Илүүх нөгөө санаачлалтайгаар жоохон сониуч байсан тул тал энд үлдэх боломж маань нэгсэн баг. Тэгээ 3 сарын дараагаас эхлээ манай захирал за болормаа. Чиний ингээд сониуч байдал бол маш их таалагдсан. Тийм учраас чи манай дээр ингээд өргөжлүүлээд ажиллах уу? Бид нар гэхдээ чамтай 6 сарын гэрээ хийн. 6 сар бид нар дахиад чамайг харна. Чи болж байгаа юм бол бид нар чамтай бүр ингээд урт хугацааны гэрээ байгуулна. Эхлээд одоо яг туршилтын жинхэнэ 3 сарын хугацаа чинь шаттай. Чи энэ хугацаанд бидэрт юу чаддаг, ямар чадвартай гэдгээ чи бидэрт харуулаа гэдэгсэн. За тэгээд хажуугаар нөгөө хичээлдээ явна. Хичээлийнхээ оройн нөгөө ажил дээрээ ажилтна бас л нэлээд чанга басан л та. Өөрөө ээсэн дэмдэрдэг. Миний ажил чинь оройн нь 2-3 цаг гэдэг бас нээсэн рүү хамгийн багадаа 1 цаг машинаар явна. Буцаал гэртээ 4 цаг гэж хахад гэртээ ороод өглөө 8 цагт хичээлэлтэн. Буцаал 6 цаг гэхэд бослоо. Эмхтэй үе юм чинь усанд орно нүсээ янз нүрээ бодно. Тийм ээ. Өөрийгөө бэлтэн. За тэгээд 7 цаг гэл гэрээсээ гарлаа. 1 цаг машинаар явлаа. 8 цаг гэхэд сургууль дээр хичээлдээ орлоо. Хичээлдээ дуслаа. 14 цагт хичээл дуусна. 14 цагаас 15 цагийн оронд паузтай, паузаараа газ өдрийнхөө хоолоо идчихэд нөгөө ажлынхаа юмнуудаа бэлтэн. Тэгээд 15 цагаас ажил хийлтэй оройны 2 цаг, 3 цаг хүртэл зураг авалт үргэлжлэн. Их мэдчихлэнгээр миний 6 сар бол маш завгүй өнгөрсөн. Энэ хооронд бол ажил дээрээс бол маш олон хүмүүстэй найз нөхдийн харилцаатай болсон ч гэсэндээ би гадуур Герман хот гэж Герман улс гэж ийм байдаг юм байна гэж би гадуур явж үлний сайн үзэж танилцаж чадаагүй байсан. Тэг зав нь байхгүйсэн мэн тий. Энд дэр хүмүүс жоохон нөгөө толгойн нэргэн гэдэг шиг юм болж магадгүй. Танай компани чинь Мюнхенд байтал чи Эссенд гээд амьдрахаар Германы баруун хэсэгт амьдарч байгаа мөртлөөсөө Германы бүр зүүн хэсэг рүү яаж ажилдаа явсан юм бол гээд учир нь олдохгүй болж магадгүй. Тэгэхээр магадгүй чи Хёрцт ирж зураг авалтанд орж исэн үү? Хёрцт айгүй том студиуд байдаг лөө яадаг лээ. Зураг авалт кинонууд. Манайх яг Тойлон Түрүүл яг хэлэх юм алдчихсан байна. Манай нөгөө төв нөгөө офис маань Мюнхенд байдаг. Тэгээд манай нөгөө зураг авалтын процесс руу буюу одоо зураг авалтын байгууламжууд маань бол Германд бол 27 салбартай. Бараг л ингээ том хот толгоны нэг юм салбартай байдаг. Хамгийн ойролцоо нь болохоор Кёльний ойролцооны жижиг хотод бол манай том бас кино зураг авалтын хаалт ажиллаж байсан болохоор би тэнд ажиллаж байсан шүү. Тэр нь Хёрц байсан уу? Хёрц хот. Тийм байсан. Би тэнд 7 жил амьдарсан. Тэгээд мэдтийн тэр хэсгийг медиа би тийг таамаглажлаа чамайг магадгүй тэнд байсан баг гэд. За маш их баярлалаа. Ихэнх залуу хүмүүстэй хандаж юу хэлэх вэ? Ер нь гадаад найз нөхдөд болоход зарим монголчууд маань амаргүй германчууд жоохон их цантай юм шиг байна гэсэн яриа бас байдаг. Тэгэхээр герман болон ер нь гадаад найз нөхдөд болоход ер нь хамгийн үр дүнтэй арга юу вэ гэм бол хаана хүмүүстэй ер нь өөрийн талаас юу их хэвээр байдیں۔ Сайн найзуудтай болоход гэдэг. Энд дэр ирж байгаа залуучуудаа юу зөвлөх вэ? За шинээр ирж байгаа хүмүүстэй гэх юм бол хамгийн түрүүнд өөрийгөө жоохон нээлттэй орхиорой л гэж хэлье. Манайхан жоохон дотроо нэг тийм хайрцаг ихсэн мэдрэмжтэй ирдэг юм шиг санагдсан. За энийг ингэж бах та, энэ хүнд ингэ хэлжүүл дотроо тэгээд бодчих бах та гэд нэг тийм юм бол би аюух ажиллагдсан. Миний энэ дэр жаа хүмүүсээс яг дотныхоо найз нөхдөөс яг сонсоход бол яана би одоо энийг ингээ өмсчүүл энэ хүн намайг хараад ингээ бодчих юм болоо гэдэг асуултууд бол надад аюух иржсэн. Болоо чи энийг хараад өгдөө би энэ хувцас ингээ өмссөн чинь ингэж харагдаад ах юм бусад хүмүүс харахаараа ингээд харчих юм болоо гэл. Гэтэ яг бусад хүмүүс бол юун тэр чиний тэр өмссөн өмдий чинь ч юм уу чиний өмссөн гутлыг чинь харах цав бол байхгүй. Бусад хүмүүс чиний хинбэ болроо чи хинбэ гэдэг л чухал болроо чи юун сонирхолтой вэ болроо чи юу хийх дуртай вэ чөлөө цагаараа юу хийх дуртай вэ гэдэг нь чухал болохоос чиний тэр өмсөж зүүсэн ч юм уу те одоо чамайг яаж харагдж байгаа бол ингээд хэлжүүл юун тэнийг харагдах болоо юм уу аль эсвэл нөгөө хэлний бэрхшээлээс болоод манайхан бас жоохон ярих дургуй юм шиг санагдаад байдаг. Айгаад ч юм уу хичээд гэх юм уу санаа зовоод жоохон за ингээ хэлжүүл энэ намаа ингээ шоолох болоо ч юм уу те. Харин тэрнийхээ оронд сэргээр нь илүү сайн ярих гад хичээх тус маань бусад хүмүүсийн хэлээгээд энэ хүн бас миний улсын хэлийг ойлгох гээд байгаа юм байна. Энэ хүн бас шинэ хэлийг сурах гээд оролдоод байгаа юм байна. Тэгвэл би энэ дээр нь жоохон ингээ туслаад өгчий. Би энэ дээр нь жоохон ингээ дэмжиж өгчий ч юм уу те. Энэ балам илүү гоё эерэг талыг нь хардаг юм шиг санагдсан хүмүүс хичээж байгаа хүний эерэг тал нь илүү гоё харагддаг. Яаж дэмждэг хүн олон байдаг яг үнэ.
Тийм. Хизээж хичээж байгаа ингээд хэл сурах гад хичээж байгаа хүнийг ёо чи наадаа буруу хэллээ штэ. Чи буруу хэлсэн болвол чи гэд хизээж хинж итгэхгүй штэ. Хүн яг хэлгээд ахад зөв штэ болж штэ миний нэ одоо яг энийг ингээд хийж гээд хэлж байгаа хүн илүү олон болохоор яг тэр тал дээр санаа зовхгүйгээр бусад хүмүүстэй илэн далангуу за тэгээд нар сарны тухай ярил нар сарны тухай ярьж чаддаг. Од гар ихсэн тухай ярил од гар ихсэн тухай дайм байлдааны тухай бол дайм байлдааны тухай ярьж чаддаг. Ямар ч сэдвэн дээр өөрийгөө хүлэлгүйгээр хэрвээ мэдгүй бол тэр бас асуудал байхгүй бусад хүмүүсээс асуугаад мэдээд сонирхоод уншаад явах боломжтой. Ер нь бол өөрийгөө бол маш сайн нээлттэйгээр тавих хэрэгтэй. Хоёрдугаар гэх юм бол хамгийн гол зүйл нь сониучранд. Хүмүүс ямар хүн татагддаг гэхээр сониучранд хамгийн их татдаг юм билэ. Айл нэг жоох хүүхдтэй айлд орохоор хамгийн түрүүнд хүүхд рүү ингээд бүх хүмүүсийн хайранд гүйцэтгэх штеп. Нөгөө хүүхд нь ингээл яагаад тэгэхээр тэр жоох хүүхэд маш сониучод ингээл хаалганы цанаас нэг толгойгоо ингэж хараад энэ хин блэ гэж хараад дахиад бултаад хаалганы цанаас дахиад нөгөө жижигхэн царайгаа гаргаж ирэл энэ хин блэ гэл энийгээл тэр хүүгээ сониучрахад нөгөө хүмүүсийг сониуц зангаараа хараад энэ хин блэ юу илээ таньдаг үлээ энэ үндэ би ярьцаж болох уу гэд сониучрахад хараад байгаа байхгүй. Яг тэр үйлдэл нь бусад хүмүүсийг татаад нөгөө гэрт орж ирсэн зочдын хайрыг нь татаад, хүндэтгэлийг нь татаад "Үе тэр ямар хүрх хүүхдээ" гэд хайрыг нь татдаг шүү. Яг тийж л хэлмээр байна. Тэгээд тийм бусад хүмүүсийг сониучрах чи яг юуны талаар ярмаар байна, юу сурмаар байна, бүх зүйл дээр нээлттэй байгаараа хизээж өөрийгөө битгий орхиорой. Чадахгүй зүйл гэж бол байхгүй. Энэ хороо дэлхий дээр хүнд чадахгүй зүйл гэж бол байхгүй. Хүн бол бусад хүмүүс чадаад хаад яагаад чадахгүй юм бэ гэдэг зүйлийг л өөрөөсөө асуух хэрэгтэй. Бусад хүмүүс ч гэсэндээ энийг чадахын тулд маш хичээсэн баг. Би ч гэсэндээ энийг сурахын тулд дахиад жоох хичээчих юм бол би энийг сурчих байхаа гэсэн төлөвлөгөөт өгөөр тэгээ өөртөө маш гоё эерэг бодлыг суулгаад өөртөө итгэлтэйгээр өөрийгөө хайрлаад бусдад харьцах бол илүү их амар болов гэж бодож байна. Найз нөхдөдтэй болоход бас төхөн байх нь байна тий. За Болрогийнхаа хэлсэн дээр би бас өөрийнхөө туршлагаас жижигхэн имэд хэлийгээ бодож байна. Бид нар Германд ерөнхий боловсролын сургуулаа төгсөөгүй учраас бидний одоо ерөнхий суурь мэдлэг маань мэдээч хэрэг Германы түүх юм уу эсвэл Европын түүхийг бид нар сайн мэдэхгүй биднэрт мэдэхгүй зүйлүүд бас зөндөө байгаа тийм ээ. Тэгэхээр тийм тохиолдолд ороход ямар нэгэн сэдвээр ярьж чадахгүй байлаа гэх тэрэнд ичих зүйл ерөөсөө байхгүй. Харин яг миний өөртөө хийжсэн юм гэхээр олон хүмүүстэй ингэж ярилцаад тухайн орны талаар мэдэхгүй ч юм уу. Тэгэхэд би оройно ирээд жижигэн ч гэсэн ингэ хардаг байсан. Жохон сонирхоод уншаад хараад энэ жижигэн юм чинь дараагийн хүнтэй ярихад жижигэн юм мэдээд авцсан мэдэхгүй байсан юм өөрөө хэрэг болгоод уншаад хартсан юм болохоор дараагийн удаа би хамт ярих боломж нь гараад ирдэг тий. Тэгэхээр тэгээд явбал бас миний туршлагаар арай өөрийг нэг аварсыг гэж явдаг юм билэ гэдэг хүмүүстэй бас хэлийгээ бодлоо. Тэгээд чиний хувьд маш залуухан байж байгаа. Би насыг нь хэлж гоё мэдээ зарлж болох юм болов? Би дураараа нэг гоё мэдээ зарлчих уу? Даадаг. Юу вэ гэхээр манай Болроо маань одоогийн байдлаар гэр бүлгүй найз залуугүй шүү. Манай залуучууд магадгүй Германд Монгол найз охинтой болох сонирхолтой байгаа хүмүүсээ л Болроо маань тэг зарлж болох юм уу Болроо? Гэхдээ Болроо мэдээч хэрэг хүн хайгаагүй л дээ би зүгээр дураараа тэгж хэлж чинь юм гэж мэдхүү. Хөөхөн нэг залуу хөөхөн зантай би хүний дотоод ертөнцийг ярьж байгаа тийм ээ тэрнээс царай зүс тэр бол байглаас өгсөн өгдөл тэрэн дээр нэр энэ дээр яаж би энийг нэрээ сонирхоод асууя гэж бодлоо. Энд ихэнхдээ тэгж хэлдэг. Одоо хүн ингээд сайхан төрсөн байж болно тийм ээ. Сайхан төрсөн хөөхөн царайтай ч юм уу тийм байж болно. Гэхдээ тэр цаанаас байглаас өгдсөн өгдөл дээр тэрийг нь магтан дуулах нь энд баг байдаг. Манай Монголын нийгэмд болохоор ёстой хөөхөн шүү чи энэ их хөөхөн охин байгаа нь ч гэдэг юм уу тэр дээрээ нэг жоохон тэрийг нь их дүүлгэж магтах тийм нэг шинж арай ялгаатай санагдаад байдیں۔ Энэ хоёр нийгэмд. Хэлгүй яах вэ? За жишээлх юм бол заавчлаарай. Жишээлх юм бол одоо ингээд сормоос нь гоё наацсан ч юм уу ингээд өшөө яатсан чи мэдээж хүн эмэгтэй хүн өөрийнхөө гоо сайхандаа хараад сайн сайхан явахыг хөөхөн сайхан харагдахыг бодлоо яах вэ тийм ээ. Тиймэрхүү гадны одоо тусламж сормоос наадаг ч юм уу тиймэрхүү юм байх. Тэр бол хувь хүний асуудал. Би тэрийг шүмжилж ярих гайгүй. Зүгээр тэр гаднаас ингээд наацсан юмнуудыг ингээд чи минь хөөхөн шүү энэ их хөөхөн охин гэд ярихаар энд болохоор тэр хүн чи өөрөө биш тэр чин гадны юм ингээд наацсан байгаа. Тэгэхээр тэр хүн өөрөө биш шүү дээ тийм ээ. Энэ дээр нэг жоохон зөрүүтэй ойлголт яваад байдаг. Энэ дээр чи яаж харддаг залуу хүний хувьд?
Би бол яг байгаа ямиг нь байгаагаар нь тарахыг хичээдэг те. Тэр хүн дээр яг ямар өнгийн үстэй байна уу, ямар төрлийн нүдтэй байна уу, өндөр хамартай байна уу, монхор хамартай байна уу надад бол хамаагүй. Яг хүн бол яг хүнээр нь л харахыг хичээдэг. Хамгийн гол нь тэр хүн хэр сайн яриа хүрээтэй вэ? Тэр хүн ямар их мэдлэг боловсролтой вэ? Би тэр тал дээр нь л илүү их харахыг хичээдэг. Илүү их тэр тухайн юм яриад шууд тухайн яг боловсролын хэмжээг нь ч юм уу. За энэ хүн юм нь хэр сонирхолтой вэ гэдгийг нь л хараад мэдхийг хичээдэг. Тэрнээс л яг за энэ хүн өнөөдөр ийм хувцас өмссөн юм байна. Ийм брендийн цүнх хүрсэн юм байна. За энэ хүн их мөнгөтэй юм шиг байна даа ч юм уу те. Тиймэрхүү бодлол надад байдгүй. За цүнх бол цүнх, хувцас бол хувцас. За нүүр бодолтол бодол. Нүүр бодлыг бол одоо бол ингээд 2025 оны хувьд бол дэлхийн хаас айгүй идэг болсон. Энэ бол маш том бизнес ултраа хөгжиж гисэн, маш том урлаг ултраа хөгжиж гисэн зүйл учраас энэ дээр бол би бол харин ч илүү ихээр бахархдаг. Нүрээ будаад гарч байгаа, үсээ гоё янзлаад гарч байгаа эмэгтэй хүмүүсээр бол маш их бахархдаг. Ямар гоё юм бэ? Өөрийгөө ямар гоё авч явдаг юм бэ? Би ч гэсэн ингэж явах юмсан гэж аюух мөрөөддөг. Гэтэ тэгтээ ч өглөө болгон өөртөө ингээд 1-2 цагийг зарцуулаад гоо сайхандаа зарцуулаад нүрээ будаад гоё сормоос наагаад би гараад явъя гэсэн ч би өөртөө хизээч амжихгүй байхгүй юу? Тийм болохоор бусад хүмүүсийг харахаараа би илүү их ингээд амар их бахархсан тэмцэл ямар мундаг юм бэ? Өөрийгөө ийм гоё авч явдаг гэж миний хувьд яг тиймэрхүү л болтордог доо. Таны янгаас надад надад яг өөр тохиолдсон нэг юм санаад гарчлаа. Би тогтоо нэр амар их гангардаг байсан юм байна. Яг амар гэлжлээ уучлаарай. Монгол тогтоо нэлээд ганга охин байсан. Ингээл өглөө бараг л нүрээ угаагаа, шүтээ угаагаал үсээ өдөр бол угаад өсөө угаахгүй л гэрээсээ гарч чаддгүй. Миний хумс хуруу ингээд баг гоё явж идэг. За би өөр нь гоё л эмэгтэй болно шүү гэл. Яг л нөгөө инстаграмын зурган дээр байдаг шиг дэлхийн нөгөө одуудын зураг шиг л ингээд за ийм л гоё хүүхэн байх юм шүү гэл. Тэгжиж бодож гэрээсээ өглөө болгон гардаг байсан. Тэгээд Америкт очсон чинь бас л яг Америкт яг л ижлэх нөгөө нэг бүх хүмүүс маш гоё хувцалдаг, маш гоё одоо өөрийгөө авч явдаг ч юм уу тийм. Яг тэндээс үнслээл за манай ангийнхан ч нэрээ ийм гоё хувцастай байдаг, ийм гоё юм өмссөн байдаг. Би нэрээ ингээд гоё өмсчих юм байна. Яана би өнөөдөр энийг өмсчихв, тэрийг өмсчихв. Надад дахиад өмсөх хувцаагаа л гэл тэрнээ би аяух санаа зовдөг байсан. Тэгээ яг Германд хурж ирээд эхний өдрөө унтчихсан чинь хүчрээд оройн нь бүх юм ингээд нүүлгээд тавилга аваад Ikea ороод гэрээ цэвэрлээ. Шөнийн 3 цаг болж хахад би нэг орондоо ороод нилээн ядарсан унтаал өглөө 9 цагийн үед манай хажуу талын наах бар манай хурш шайлын нэг охин хүчрээд "Үгүй сайн уу? Хоёул танилцъя. Чи ингээд манад барин шиний нүүж ирсэн юм байна те. Чинд юу их гэж ирсэн ингээд надтай ингээд бүр амар дотн танилцаад таньдаг хүн шиг. Тэгээ бүр ингээд унтлахныхаа хувцастай юу илээ гэд тэгээ ус маань ардсан. Тэгээ хажууд нь шөнийн 3 цагт яг ингээд орондоо ороод өглөө нь ингээд нүд бүтцсэн амар их ядарсан байсан малаа. Тэгээ нөгөө охин чинь "Хөөе чи нэр хүнсэдэл хүр хаанаага мэдгүй би чам заагаад өгье" гэсэн. Би тэгээд за би газ хувцас өмсөд нүрээ бодох хэрэгтэй. Тэгээ дотроо яг нөгөө Америкт ирсэн байсан малаа. За би яг нүрээ бодоо хувцас өмсөд гарах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо би одоо ингээд ямар өрвөгээд дөнгөж боссон царайд гараа онцлогныхаа хувцастайгаа гэрээсээ гаралтай нь шигсэн чинь нөгөө хож гүй чи ерөөсөө нүр мөрөө бодох шаардлагагүй. Манай дэлгүүр яг энэ хажууд яг гэрээ хажуудтай байгаа гэдэг ингээд тэгээс гараад би чам зүгээр л заагаад өгье гэд. Тэгэхээр би яг л нөгөө гэрээ хажууд байгаа юм болов гэсэн чинь намайг бүр яг ингээд би яг нөгөө эсний яг төвд амьдрдаг гэсэн байхгүй юу. Тэгээ яг намайг бүр ингээд гэрээс дагуулах гэсэн 500 м яваад 8 минут орчим гэртээ алхаад бүр яг тийм нөгөө rat house буюу нэг төв нөгөө зуулчид очдог гудамж байдаг да. Яг тэнд дагуулад очиж тийм. Тэгснэ энэ лидл байна. Энд эдэкава чи эндээс ийм төмс авч болно. Чи цэцэг авах юм бол эндээс аваарай. Чи тавилга ханаас авсан эндээс аваарай гэв. Тэгээ би яг нөгөө нэг за энэ манай хурш айлын охин чинь надад зөвхөн л нөгөө дэлгүүрийг зүгээр нэг годуурсны цаанаас нэг болонд нь ингэж очиж хагаад энэ тийшээ тийшээ гэрээ ингэж заах юм болоо гэсэн чинь яг дотор нь оруулаад заахад өгчтий. Тэгээ би нөгөө маш олон зуулчдын дунд ингээ орсон. Тэгээ өөрийгөө харсны унтлахныхаа хувцастай юу илээ гэд тэгэж хамгийн их шокнд орж ирлээ. Тэгээд хамгийн их бас хичээх мэдрэмж төржсэн. Тэгсэн чинь яг тэр үед хинч над руу харж байгаагүй, хинч над руу хараагүй. Энэ одоо ямар сонио хувцас өмссөн. Энэ одоо юу өмссөн гэж хинч над руу хараагүй. Тэр нь надад хамгийн гоё 5 дахь дараа мэдрэмж өгсөн Германд. Тэд хинч над руу ингээд яана энэ одоо ямар өрөөс үстэй юм бэ гэж хинч над руу хараагүй болохоор тэр нь надад аюу гоё 5 дахь дараа мэдрэмж өгсөн. Тэрнээс хойш за би юу ч юмсан яалаа, нүрээ бодсон ч яалаа, бодаагүй ч яалаа гэж. За нэрээ нөгөө
Монгол дахтай Америкт дахтай ч юм уу заастаа ийм л цөнгөөрөхгүй болохгүй шүү аав ээж гэдэг байсан бол одоо зүгээр за би чи нөгөө нэг худалдаа авалтын нэг ганцхан нэг юм даавын тортой нөгөө торондоо л миний амьдрал багтаа явж идэг миний гоё ганган найз нөхдийнхөө төрс өдөрт явсан ч гэсэн нөгөө тороо уурсан нөгөө хүнсээ цуглуулгаа явж исэн ч гэсэн нөгөө нэг тороо төрч гэсэн явж идэг. Мгм. Энэ бол миний амьдралаас бас нэлээд нөлөөлсөн. Мгм. Энд эмийн талдаа хүмүүс бас Нөгөө нэлээ их байдаг болохоор тийм ээ. Эмэгтэй хүн юм чи мэдээж гой ганга явах үе бас байгаа шүү дээ тийм ээ. Баярд явах ч юм уу, айл зочлох шүү юу гэдгийг үдшилэг уулзалт. Тэрэн дээр бас нэг өөр болоод манайхан чинь нөгөө Монголд сурцсан болохоор тэгээ хамгийн ганган болоод явдаг бид нар тийм ээ. Хоёул өөрсдөө багтаж жоохон. Тэглээ хаа. Тэндээс ирээд хамгийн анхны шинэ жилээ тэмдэглэнэ гээд манай байгууллага. Би чинь за одоо шинэ жилээ тэмдэглэнэ. Нөгөө Монголд байдаг шигээ санагдаад, Америкт байдаг шигээ санагдал. За өнөөдөр чинь өстө багт нөгөө цэндрэл ашигла хамгийн гоё даашин замсаад нүрээ будаад амар том шилтгээтэй эмэг зүгээл за нүрээ будаад одоо жинхэнэ нөгөө ингээл гүнжгэл үлгэр дээр гардаг гүнжгэл болол ингээл оцсон чинь манай ажлынхан зүгээр нэг ажлынхаа автаа гэрийнхээ автаа суужсэн шин. Ресторан дотор хоол идчихээ. Тэгээ бөөндөө ингээд хөөх болормоо чи яа гоё алдсан ингээл. Тэгээ хин ч намайг тэр муухай нийжилээгүй чи үнэхээр гоё харагч чинь хөөр харагч чинь нийжилсэн л тээ. Тэгээ би тухайн дотор жоохон өөрөөсөө иччихсэн. Нэр ямар тэнийм бэ? Би яагаад ингэ хувцлаад ирсэн юм бол тэгээд хажууд нь би нөгөө за очиод аягуул хувцас солих газаргүй тэгээ очиод хувцаа бариад тэгээ ингээд палаажтай өөрийгөө ингээд хэцүү байдалд оруулахгүй бол тэгээ би гэрээсээ палаажа хүмүүсээ гараа авчихсан. Тэгээ очиод яг ингээд нөгөө хүмүүсийг харсан чинь нөгөө хүмүүс нь яг энгийн нэг хувцастай байжсэн. Манай захирал хүртэл зүгээр ингээд гэрийнхаа тавчтай сууж байсан. Тэр нь болохоор намайг бүр ингээд шоконд оруулж ирсэн. Тэгээд за ер нь дахиж л ингэж болохгүй юм биш үү? Яг тухайн улсад ирж байгаа бол яг тэр усыгаа хэлээр нь л амьдрах хэрэгтэй юм байна. Гэтэл ер нь маш гоё 50 амгалан орон юм байна даа л гэж бодсон. Германс бол надад бол маш гоё сэтгэлийн амар амгалан гэсэн. Хизээч би юу ч юмсан намайг миний найзууд бол миний ажлын хүмүүс хараад хинч намайг дүгнэхгүй гэсэн тийм айдас хүйдэс миний тархинаас алга болсон гэх юм уу надад маш гоё тав дахтай мэдрэмжийг өгсөн. За баярлалаа. Болроо герман хүмүүс гэж ярьлаа хоёлоо. Тэгэхээр Германы ер нь маш олон зарим телевизийн олон ангид кино ч юм уу. Жишээлбэл чи Soko Stuttgart, Dr. Klein энэ төр дээр ажиллаж байсан гэж байгаа юм тийм ээ? Тэгэхээр энэ том төслүүд дээр ингээ ажиллахад маш олон хүний Германы маш олон одоо иргэдийн мэддэг кинонууд тэр Dr. Klein гэд би тэрийг зүгээр хальт харж байсан. Тэрэн дээр тэрний жүжигчин байна шүү дээ. Кристина Ушбрух гэд. Тэр хүнийг би яагаад мэддэг вэ гэхээр тэр хүн бүр залуудаа замс тоглож исэн чи замсыг мэдхүү? Мэднэ би тэрийг мэдчихсэн. Манай хүүхд тэр номыг бүр боторн ингээд уншсан байхгүй. Тэгээд би хүүхдтэйгээ хамт дараа нь номнуудыг уншиж дууссаны дараа тэр киног нь үзчихсэн хоёр ангийн үзчихсэн байна. Тийм болохоор сүүлд ингээд Dr. Klein тэнд тоглолцсон байсан. Тэгэхээр ер нь ийм том төслүүд дээр ингээд ажиллахад жүжигчд нь ер нь ямар шүү хайцаатай хүмүүс байдгийг юм бэ? Ер нь энэ том продюсерын багт ажиллахад хамгийн хэцүү юмнууд нь юу вэ? Тэндээс чи юу суралцж байна? Сайн талч би жоохон хэцүү талч шиг би альва юм сайнтай муутай байдаг. За бид нэр ажил дээр болохоор яг энгийн нэгэн хүмүүс шиг биш. Бусад жүжигчдтэй ажиллахдаа манайх дээр бол 3 секундын дүрэн баримталдаг. Яг манай ажлын хэв дээр бол энэ болохоор юу гэдэг вэ гэхээр бид нар А зэрэглийн жүжигчин болон Б зэрэглийн жүжигчдтэй 3 секундээс илүү тэр жүжигчд рүү харах хэрэггүй байдаг. Энэ хүмүүстэй хэн харьцах вэ гэхээр бидний менежер төрөл ярилцдаг. Хэрвээ бид нар одоо энэ жүжигчдтэй ч юм уу энэ хүмүүстэй харьцахын тулд заавал менежерээр дамжуулж харьцдаг. Юм учраас одоо энэ бол яг нэг талдаа жоохон хэцүү юм шиг нэ нөгөө талдаа бас нөгөө нэг жүжигчин хүнийхээ нөгөө нэг алдартай жүжигчнийхаа ингээд бас л нөгөө тав дахтай байдлыг бодоод байгаа юм л та бид нар яг ингээд жүжигч орж ирлээ юм байна. Хүч очоод өө ямар гоё юм бэ би таныг дэмждэг шүү энэ киног ч үзсэн шүү. Ингээд тантай зураг авахулаа ч юм уу аль эсвэл ингээд нууцаар стори ч юм уу бичлэг хийх ч юм уу тийм ээ. Одоо нөгөө хүмүүс ч одоо нууцаар зураг авдаг тохиолдол маш их байгаа шүү дээ. Гоё жүжигчин харлаа одоо ч юм уу аль эсвэл жүжигчин ч юм уу одоо гоё хоол харлаа юм уу бид нар бүх зүйлээр зураг авч идэг тийм ээ. Тэр нүслээд манай дээр бол 3 секундын дүрэн баримталдаг. За 3 секундын дүрмийг бол бас Америкт болон дэлхийн том хэмжээний одоо кино группууд бол маш их баримталдаг. Энэ бол яг олон улсын хэмжээний баримтдаг арга байгаа. Манай дээр Германд бас яг энэ 3 секундын аргыг бол баримталдаг. Гэхдээ жүжигчд нь бол өөрсдөө бидэнтэй харьцах гад за ингээд та нар ингээрээ одоо энэ тал дээр бүгдээ ингээд
Тэгээ ч юм уу тийм ээ. За мэдээж кино зураг авахын дараа бөөндөө хоолнд орох тохиолдол байна. Бөөндөө гоё ингээд нэг өглөөний цайгаа хамт уух тохиолдол байна. Энэ үед жүжигчт нь бол маш гоё чөлөөтэй өгөөр яг л нэг энгийн нэг хүн юм шиг л би бодохдоо ингээд жүжиг А зэрэглэлийн жүжигчин ч юм уу одоо Германы ингээд топ зэрэглэлийн жүжигчдийг бодохдоо амар гоё ганган тэгжин хэр гоё л хүмүүс байд юм бах та ингээл нөгөө нэг Холливуудын кинон дээр гардаг чил ингээл баг ингээл 10 20 бие хамгаалагчтай нөгөө хүмүүс нь хурж ирээд талбайг нь шалгаал ингээл ороод ирэх юм бах та гэж бодчихсон чи зүг зүгээр гэр хавцтай ямар ч бодоггүй энийг л ороод ирдэг тийм гоё энгийн хүмүүс их юм лээ. Аа. Бас Холливуудын кинон дээрээс тоглож ирснээр манайх харуул Титаникийн гол дүрийн жүжигчин эрэгтэй Леонардо Ди Каприо. кино хийлээ ах уу тэр том жүжигчэндээ миний хувьд бол бас өмнө жилийн Канн кино наадам дээр уулзах тохиолдол гарч ирсэн. Би тэр Ямар аттай. ямар гоё хүн бэ ёо. За ийм хүн чинь тест бидэртэй тоож ярихгүй бах та гэж дотроо бодож ирсэн чи хурцрээд манай кино агентлаг Канн кино наадам яг Ари Албыг нь хариуцж ажилласан байхгүй. Тэгээ дотор бүх нөгөө жүжигчдийн өрөө сууц за тэгээ хаашаа одоо ингэж хийлж явах бүх юмыг нь хариуцж ирсэн. Тэгээд миний хувьд л яг дотор нь яг ажилласан болохоор нөгөө хүмүүс хүчрээл яг тэр Леонардо Ди Каприо хүчрээл гар барайл за танах гэсэн өнөөдрийн үйл ажиллагааг үнэхээр гоё явуулж шүү. Одоо ингээд энэ нэр чи алдахгүйгээр гоё төгсгөлийн л гоё хийгээрээ альва юмны төгсгөл нь гоё байдаг шүү гэж гар харахад би бүр шоконд ороод ямар гоё хүн бэ гэж бодож ирсэн шүү дээ. Ямар юм бэ ярьж байгаа хүн нь гэтээ би яг бодохдоо тэр хүмүүсийг зөвөр бараг л ингээд дэлхийн номер 1 брендийн ус уудаг ч юм уу те тусгай захиалгаар усаа захиалжуудын болов гэсэн зүгээр карантинаас унж ирсэн шүү дээ. Би тэрийг нь харчаад хөөх ямар энгийн юм бэ гэж бодож ирсэн. Тэгээ би яг эндээс миний яг ажилласан зүйл юм бол за хүн гэдэг зүйлийг бол яг нэр нь л харах хэрэгтэй юм байна. Тэр хүн А зэрэглэлийн жүжигчин байна уу? Дорд гаралтай нэг юм байна уу? Хүн бол хүн юм байна. Адилхан бидэртэй адилхан усуудаг, амьсгалдаг, нүдтэй, жигтэй, хамартай хүн юм байна л гэдэг зүйлийг эндээс маш сайн ойлгож авсан. Хүний ер нь хүнээр нь харах шиг сайхан байх юм байна. Маш сайн ойлгосон. Тэгэхээр манай сонсогчд маань бас яг юу хийдэг юм бол чиний ажил гэхээр продюсер, жүжигчин, ассистент продюсер гэж найруулагч гэж явж байгаа тийм ээ? Тэгж ойлгосон уу? Тэгэхээр яг ямар ажил хийдэг, ажил нь юу юм бол гэд бодох. Тэгэхээр товчхон ингээд нэг өдрийн ажлаасаа сонирхолж болох уу? За тэгээ би болохоор Bayern-ы хамгийн том фильм одоо Bayern группийн фильм агентанд 2 дугаар найруулагчаар ажилладаг. За энэ болохоор юу гэдэг вэ гэхээр Германд болон Европын орнуудад хийдэж би бүхий л олон ангид кино болон телевизийн сериал, за нэг ангид кино, за мөн одоо ток шоуны Ари Албыг хариуцаж ажилладаг. За мөн манайхаас бол тэр тухайн кино зураг авалтанд зориулж баг бүрэлдэхүүн гаргаад тухайн кино зураг авалтын одоо нэг хэсгийг нь ч юм уу аль эсвэл тухайн кино зураг авалтыг одоо бүхлээр нь базж хийх ч юм уу. За альва нэг эвент үйл ажиллагаа, киноны үйл ажиллагаа бүх зүйлийг хийдэг тийм кино групп байгаа. За би энэ группт 2 дугаар найруулагчаар буюу ассистент найруулагчаар ажилладаг. Энэ болохоор юу гэдэг вэ гэхээр эхлээд продюсерийн баг, за продюсерийн багаас эхлээд менежментийн баг, менежментийн багийн дараа санхүүгийн баг, санхүүгийн багийн дараа найруулагчийн баг гэж байдаг. За найруулагчийн багийн 2 дугаар багт нь одоо 2 дугаар ассистентаар ажилладаг. Энэ болохоор ерөнхий найруулагч киноны үйл явдал болон санааг нь за одоо ерөнхий продюсертэй, санхүүгийн албатай ярилцаад одоо за ийм нэг кино зохиол байна. Энийг бүгдээрээ ингээд кино болгоё. Энийг бүгдээрээ гадна олон улсад түргэе. Энийг бүгдээрээ ямар нэгэн уран бүтээл болгоод ингээд хүртээмжлэг болгоо гаргая гэж цаг хугацаа болон зохиолыг нь товлоо гаргадаг. За 2 дугаар найруулагч бол зохиолын киноны менежмент дээр нь ажиллана. За тэгээд менежментээс давхар одоо киноны зохиолын задаргаан дээр нь ажиллаад жүжигчнээ хуваарлана. Жүжигчнээ хуваарлахдаа яг ямархуу төрлийн менежменттэй хийхээс шалтгаалаад кастинг явуулах уу, за кастинг гэдэг маань одоо ямар нэгэн шалгаруулалт явуулаад багаа ер нь бол хэрхэн яаж бүрдүүлэх үү, киноны зохиолын задаргааг нь яаж хийх үү, за тэгээд менежментийн ер нь яаж хийх үү гэдэг тал дээр л бацж ажилладаг гэх юм уу. За тэгэхээр манай сонсогчд маань бас ерөнхий мэдих жоохон ч гэсэн ойлголттой болсон байх гэж бодож байна. Болроо. Тэгээд манай монголчууд одоо сүүлийн үед бас их кино хэдэн кинонууд бас дэлхийн олон улсын одоо кино наадамд явсан тийм ээ. Би баавга байхсан билүү? Ямар кино байсан лээ? Би баавга болгосон гэдэг. Баавга болгосон ч гэдэг юм уу тийм ээ. Өмнө нь бас
Англид байгаа бас манай нэг найруулагчийн кино оюутны Оскар авч ирсэн гихч шиний. Тэгэхээр юу ч гэж нэхэр манай Монголын түүх ер нь соёл үндэснийхээ онцлогийг харуулсан энэ кинонууд ямар одоо байр суурьтай илүү төлхөө энэ талаас ажиллах нь зөв. Киноны салбарыг дэлхийн тавцанд яаж харж байна? Миний яг ажилласан зүйлээр бол маш жоохон хоцрогдолтой явж байгаа. Бусад за би одоо яг ажиллагаа Герман хаал яг харьцуулж яриа да. Германтайгаа харьцуулж ярихад бол Монголынх бол нэлээд хоцрогдолтой явж байгаа. Магадгүй 50 жилээр, магадгүй 60 жилээр ч юм уу хоцрогдолтой явж байгаа санагддаг. Германчууд болохоор киноны ямар нэгэн бүтээл хийхдээ өөрсдийгөө харуулна, өөрсдийнхөө түүх соёлыг харуулна. Гэхдээ тэн дээр юуг харуулдаг вэ гэхээр би биш зөвхөн Герман гэдэг байхгүй германчууд мундаг. Одоо германчууд ийм түүхтэй Германы соёл нь ийм Германы одоо баримтлагдаг бодлого нь энэ гэд байхгүйгээр энийгээ бас харуулдаг. Гэхдээ бусад улс орнуудыг, бусад хүмүүсийг одоо цагааж нарыг энд ирж байгаа гадны хүмүүсийг илүү их дэмжиж харуулдаг. Энэ болохоор юу гэж илэрхийлээд байна гэхээр бие түүхтэй биш, бид түүхтэй илүү их ажилладаг кинонууд нь. За мөн Америкч ялгаагүй энэ талаараа илүү хөндлөлтөө манай Монголын болохоор жоохон за бид нар монголчууд, бид нар Чингисийн монголчууд за би энэ дээр өстө монгол хүний л өстө эр зөргийг харуулъя шүү. Монгол хүн ийм юм чинь монгол хүний одоо саруул ухаан ч юм уу тийм ээ. Энийг л харуулахыг зориод байна гэд жоохон бие түүхтэй ажиллах гэдэг. Манайхан нэг хэрэгтэй байгаа зүйл нь гэх юм бол бид түүхтэй ажиллах. За өнөөдөр Монгол улс үүсч хөгжөхөд хоёр талын хөрш орн нь ямар хөв нэмрээ оруулсан хятад улс ингээд хөрш болж байгааг нь давуу тал нь юу юм? Орос улстай хөрш улс байгаагийн давуу тал нь юу юм тийм ээ? Монгол улс үүсэж хөгжөхөд ямар гадны одоо төлөөлөгч нар тус болж байгаа юм. Энэ талаар нь илүү сайн ингэж харуулж ингэж хийвэл олон нийтэд дэлхийн нийтэд ч юм уу маш сайн хүрэх баг. Тэгэхгүй яг ингээл за ганцхан ингээл монголчууд л энийг ингээд дэлхийн талыг гэсэн энийг ганцхан монголчууд л эзэлсэн шүү дээ гэдэг байвал бас хэцүү тийм ээ. Бус хүмүүс ашиглаад сэтгэлгээний хувьд нэлээд өргөн цар хүрээтэй харах хэрэгтэй гэж хэлж байгаа шиг юм тийм ээ. тийм байх уу? За тэрэн дээр бас санал нэг байж байна. Ер нь кино их үздэг үү? Хамгийн сүүлд ямар кино үзв кино театрт? Хамгийн сүүлд кино үзээгүй нэлээд удаж байгаа юм байна. Яг юм бол зорж үзээгүй юм байна. Мэдээж нөгөө өөрийнхөө хийж байгаа кинонуудыг бол арай албанд нь бол байнга л үзэж байгаа. Яг өөрөө бас зорж дурлаж очиж бол яг үзээгүй нэлээд удаж байгаа юм байна. Монгол хахтаа л үзчихсэн байна. 10 жилдээ сурагч байхдаа л. За цаг зав нь мэдээж болохгүй явж байгаа. Ер нь ингээс сүүлийн үед жоохон гайгүй байж магадгүй гэсэн кинонууд ингээд радиогоор ч юм уу урьдчилаад ингээд явдаг шүү дээ. Удахгүй ингээд кино нээлттэй хийнэ гэд. Тэгээ тиймэрхүү киног болж игэл үзхийг би хичээдээ. За хамгийн сүүлд үзсэн кино болохоор нөгөө чи сонсчихсан бах. Ер нь энэ салбархан чи Конклаве гэд кардинал Лаврентийн дүр тоглож ирсэн нөгөө папстыг сонгох талаар чи сонссон бах. Энэ надад маш гоё кино санагдсан. Айгу утга учиртай талаас шүү дээ. Нөгөө таамаглаж исэн юм төгсгөлдөө миний таамаглаж ирсэнаар биш байхаар чи ингээд өшөө вау байдаг штэ тий кино. Яаж тэгэхээр ингэж хийсэн байна гэд. Тэгэд тэр киноны би юг ярих гэж байна гэхээр хөгжим. За миний энд сурсан юм юу вэ гэхээр дээр үед одоо кино би бас бавга үздэг байсан байгаа Монголд. Тэгэхээр кино үзэж сураагүй учраас кино дуслаа шууд босоо явчихдаг байхгүй Герман ч гэсэн ганц хоёр ингээд залуу байхдаа кино үзэх. Кино дуслаа шууд босоо дараагийн ажилтай. Кино дуусны дараа ингээд зөндөө нэр гараад хөгжмийг бичсэн тэр өшөө яад оролцсон тоглолцсон тэр одоо нүүр бутсан тэр ингээд зөндөө юмнууд ингээд урсдаг штеп. Энд Германд нэлээ олон хүн за миний орчин тойрны хүн гэж хэлээ тийм ээ. Нэлээ сууч чагнадын билээ хөгжмийн төгсгөлийн чагнадаг. Тэр кино зохиолыг бичсэн хүмүүсийн тэр тоглосон хүмүүсийн дүрийг нь уншдаг ч юм уу. Тэгээ ийм юмыг бас хурдан гармаар байсан ч гэсэн бас соёлыг нь дагаад ядаж нэг хөгжмийн төгсгөлийн жижигэн ч гэсэндээ сонсчод гараад гэдэг ийм болдог болсон. Тэгээ би чамайг энэ тал дээр бас маш олон баг бүрэлдэхүүн гэд өмнө чи ярьсан шүү дээ. Тэгэхээр кино гэдэг зүйл маш олон одоо хөгжмийн зохиолч, хөгжим, дунд явж байгаа хөгжим гэд ингээд маш олон зүйлээс бүтдэг баг тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Энэ дээр манайхны суралцах юу байна? Манайхны суралцах зүйл гэх юм бол кино үзэгч бидний зүгээс үзэгчдийн зүгээс гэх юм бол оюуны хөдөлмөрийг л дүнлэх юм уу да? Оюуны өмчийг дээдлэх. Манай
монголчуудын хувьд гэх юм бол сүүлийн үед бол бас оюуны өмчийг дээдлэх асуудал бол нэлээд жоохон асуудалтай байгаад ах шиг байна. Маш гоё сайн уран бүтээл гардаг. Нөгөө кино театрт нэгээд нэг хоногоо багтна алдчихдаг ч юм уу те. Тиймэрхүү тохиолдолд бол маш их гарч байна. Тийм учраас аль болох бусад хүндэтгэлтэй хандах, за мөн босон хийж байгаа хөдөлмөрийг нь бас сайн үндэд сураарай л гэж би хэлмээр байна. Үнд хэлэх зүйл бол бусдын хөдөлмөрийг үндэд сурсан хүн бол эзэн нэгэн цагт ирэхэд өөрт нь бол хөдөлмөрийг нөлөөлөх цаг өдөр бол буцаад ирнэ. Тийм учраас бусдын хөдөлмөрийг бол маш сайн үнэлж сураарай. Киноны арай албанд ажиллана гэдэг бол тийм ч амаргүй ажил таваа биш. Өдөр шөнөний ялгалгүйгээр цаг агаарыг ялгалгүйгээр гэр бүлээ мартаад заримдаа бүр ингээд өөрийгөө хүртэл мартаад өгөөд тэр ажилдаа бүр сэтгэл зүрхээ зориул шийдэг учраас маш олон хүний хүч хөдөлмөр орж идэг. Ганцхан киноны 60 минутын ганцхан киноны ард гэхэд хамгийн багадаа 3,000-аас 5,000 хүн ажилласан байдаг. Тэр олон хүмүүсийн гэр бүл ар гэр нь ганцхан тэр кино театрт үзэх үзэлтээс хамаар тэр хүмүүсийн цалин мөнгө шийдэгддэг учраас аль болох оюуны өмчийг дээдэлдэг байгаарай л гэж хэлмээр байна. Манай Монголд бол оюуны өмчийг дээдлэх газар бол за Германд ч юм уу Америкт бол мэдээж киног авах юм бол маш олон нөгөө нэг даатгалын сангуудтай учраас бидэрт ингээд нөхөн төлбөр авах боломжтой байдаг. Харин Монголын хувьд гэх юм бол нөхөн төлбөр авах боломжгүй. Ягаад тэгэхээр бид нар чинь 3 сая хүн амтай. За тэгээ нөгөө киногоо даатгуулдаг, даатгалаа төлдөг хүмүүс нь хэд илээ тийм ээ. Тэгээд бот хэрэгтэй бид нар тэр нэг киногоо нэг тэр бөөмд өргөөр төсөөлөд хийлээ гэхэд кино театрт гаргалаа нөгөө хүн нь за оройдоо нэг 200 үзлээ гэд 200 үзчих нөгөө киногоо олон нийтэд интернетээр ингээд фэйсбુક дээр ч юм уу YouTube дээр алдчихад тэгээл тэр ажилласан 3,000-аас 5,000 хүний хөдөлмөр ингээд өнгүүдчихэж байгаа байхгүй. Энэ бол маш харамсалтай зүйл. Тийм учраас оюуны өмчийг бас дээдэлдэг байгаарай л гэж байна. За баярлалаа, маш хэрэгтэй зөвлөгөө өгж байна. Болроо одоо чиний хувьд би насыг хэлж болохгүй байна дураараа. Миний таамаглас нар бол 20-32-ын дунд тэгтээ 30-аас нэлээд доогуур. Тэгж байх уу. Тэгэнгүүт Монголд очихоор чиний насан дээр би ингээ Монголд очиж исэн. Тэгээд очиход би тэр үед найз залуугүй байсан. Хүнтэй суух битгийл найз залуугүй ингээ явж исэн. Маш завгүй ингээд байсан шүү дээ залуу нас минь. Тэгсэн чинь тэгээд өөрийгөө айгу залуугээ очисон чинь манай хамаатангууд мань гайхаад үе зэндэж чинь хүнтэй цугаг байгаа мó гэдэг нөгөө ойрын хэдэн жил тааралдаг хамаатангууд ер нь олон хүн тэгжсэн. Хүнтэй цугаг байгаа мó хүүхэд чи оройтлоо гэдэг би бүр гайхаад зочоод Германд болохоор нэлээд залуу хүмүүсийн тоонд одоо 26 настай ингээд аюу залуу миний хувьд 26-тай ингээд очиж хахад тэгээ би гайхаад одоо тэгж оройтцсан багтайг бүр гайхаад энд сонсоогүй юмнуудаа нөгөө очисон чинь аюу олон хүн тэгээдсэн. Тэгээ маш гайхаад иржсэн. Гэхдээ эренгүүтээ за Монголд гисэн чинь ингээд би мэдээж хэрэг амьдралаа шийдэлгээс гадаа гараад залуу байгаа тийм байхгүй шүү дээ. Өөрөөрөө би явна. Хичнээн тэгсэн ч гэсэн гэхдээ тэр хүмүүс маань бас санаа тавьсандаа л тэгж хэлжсэн баг. Чам дээр тиймэрхүү юмнууд гарах уу? Монголд очихоор? Одоогоор бол яг нэлээд ажиглагдаад байгаа шүү. Facebook гэж юм уу? За чиний найз залуу яач вэ? Нөхөр чинь яач вэ гэл яг манай монголч нэг залуу ихэвчлэн нөгөө нэг бидний үеийнхэн чинь маш их гэрэлдэг болчихсон байна. Жишээлбэл одоо надтай хамт 10 жил сурч ирсэн хүүхдүүд жишээлбэл одоо яг хоёр дахь хүүхдүүд нь гарчихсан. Эхний хүүхдүүд нь бараг сургуульд орчихсон жаах шиг. Бүр ингээд орлооч гэсэн чи би хажууд ингээд найз залуугаа нөхөргөө юу лээ гэж бодоо явж идэг. Бараг л нэг хүүхдийн баяраар ээж надад бэлэг өгөөрэй гэж би орилох гэдэг. Манай хамаатнуудаас бас манай хамаатны дүүнрүүд бүгдээрээ хүнтэй суучихсан, хүүхдтэй болчихсон. Тэгээ би чинь ингээд Монголд очихоор яг би яг миний яг баримтлагт орчин гэвэл жил болгон нэг удаа Монголд очих төлөвлөгөөтэй байдаг байхгүй яг баримтлагдаг. Ямар ч ажилтайсан жил болгон Монголд очих. Би яг хамаатнуудаа ингээ уулзахаар дүүнэр ингээд болроо хичээл гэдэг. Тэгээ нөгөө хамаатны ах нар ч юм уу ихчнэр харчаад болроо чи хэдэн өнөх вүлээ гэж. Яана дүүнэр чи ингээ том болчлоо бүгдээ хүндээ суучлаа. Чиний найз залуу хаана нөхөр чинь хаана гэж. Энэ олон хүмүүс чинь одоо энэ охины хаагуур нь яваад байна гэж. Ер нь бол нэлээд ажиглаж байгаа шүү. Хүний амьдралд мэдээж хэрэг бид нар бүгдээрээ дардан бүх юмаа мэддэг. Эсвэл нь уйггүй байсан болохоор ингээл бүх юм дардан ингээ явцсан юм гэж маш ховор бах. Тэгэхээр чиний хувьд ер нь чиний хувьд хувийн чинь хамгийн том амжилт чи өөрөө юу гэж боддог вэ? Бас хувийн хувьд гаргаж исэн санаандгүй ч юм уу эсвэл нь бодлогогүйгээс ч юм уу эсвэл санаандгүй гаргаж исэн алдаа хамгийн том алдаа гэж одоо бодож явдаг юм чинь юу байдгүй? Тэр алдаанаасаа чи юг сурсан гэж боддог вэ? Хэрвээ алдаа байсан бол шүү дээ. Хамгийн том амжилт гэх юм бол
би 10 жилдээ ямар азар хэл сурсан юм бэ л гэж боддог. Хэрвээ яг өнөөдөр би яг герман хэл сурах гад яг одоо хэлний курс явжсэн бол би сурч чадахгүйсэн баха. Айгүй шантраад хайх байсан баг. 10 жил тахтаа л яг хүүхэд тахтаа гадаад хэл сурсан маань л миний яг аминд орсон болохоор би тэрэндээ аягүй их бахархдаг. Ээж авдаа бас маш их баярлаг. 10 жил тахад миний хамгийн дургүй хэл герман хэлний хичээл байсан. Би герман хэлэхээр бүр ингээл өстэй болохоор бид яаж хийнэ ингээл тэгээ хажууд нь бидэрт ядаж байхад гоё өстэй тий болроо. Аха. Тийм тэгэл герман гэхээр ингээд царай сонирн болоод яаж чөлөө авах уу гэх. Тэр л миний хацаад. Гэтэ би яг яаж хийж байгаа хичээлдээ хүчээл содог байсан л германд. Манай аав ээж заавлараа ингээд эмэгтэй хүүхдэд чи ингээд гой ганган сайхан эмэгтэй хүн бол ингээд том болоод мэдээж хэрэг үзэсгэлэнтэй маш гоё эмэгтэй болно. Гэтэ тэр эмэгтэй хүнд гадаад орны маш гоё ганган хэдий гоё ганган эмэгтэй байлаа гэх тэр хүний толгой нь хоосон бол ингээд хаашаад явж чадахгүй. Тийм болохоор эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хараа суугаад байлгүй чи өөрөө ингээд төлөмөрлөд дадлаг болохонд бол хэл сурах хэрэгтэй гэж миний аав ээж хоёр өдөр болгон надад өгүүлсээр байгаад би германлыг хүчээр сурч ирсэн байхгүй. Тэг яг 11 дугаар ангид орохдоо цэнийг өгөөд яг тэнцээд за аав ээж хоёр би германлыг диплом авах одоо хангалттай байддаг гэж би хэлжсэн. Германлыг би тэгтэр нь үзээ ядаж сурч ирсэн байхгүй. Хичээд яг дараа нь Америкт очиж герман надад хэрэг бол миний яг аминд орсон болохоор би одоо бол маш их баярлалаа. Бас англи хэл сурсандаа маш их баярлалаа. 10 жил сурсандаа л ер нь маш хэл сурсандаа маш их баярлалаа. Тэр үедээ өөртөө хичээл таслаагүй яг хичээлдээ яг хүчээр чамаагүй сууж мэрийгээ суужсэн өөртөө аюух баярлалаа одоо бодохоор яаж тэр үедээ багштай худлаа хараад хичээлээ таслаа яваагүй. Тэгсэн бол өнөөдөр ингэ байхгүй байсан баг. Бавария фильм герман хэлгүй хүнд үе талгаа нэхгүй шүү дээ. Тийм хэлгүй яах вэ мэдээж. Ганц англи хэлээр. Хэлгүй яах вэ? За мэдээж нөгөө дутуудад хүмүүс сурсан хүн бол бас мэдээж энэ бол ямар ч боломжгүй. Би сурсан зүйл гэх юм бол би нөгөө яг 3 сарын дадлаг хийж байхдаа нэг тийм Словак эмэгтэй манай тийм сервис буюу үйлчлэгийн ажил хийдэг гэсэн байхгүй юу. Тэгээ би нөгөө хамгийн доор ажилладаг нэгээс ингээ хэлж ирсэн да. Гэхдээ Словак эмэгтэй ингээ ширээн дээр байгаа тоосыг ингээ чи ингээ арчаа одоо энэ ингээ зураг авалтын талбай шаллын мундыг чи арчин шүү гэд надад даалга оруулаад өгдөг. Тэгчээд би яг ингээ шалаа угаачаад ширийг арчичаал ингээ харж байхдаа нөгөө Словак эмэгтэй амар хараад ёо энэ эмэгтэйс намайг юу гэж бодсон юм бол намааны цэвэрлэгч гэж бодсон юм хата гэж аюу боддог байсан. Тэр үедээ би аюу харамсдаг. Гэтэ тэндээс миний сурсан хамгийн зүйл гэх юм бол би ямар ч юмыг бүр маш хурдтайгаар хийж сурсан. Ямар ч цэвэрлэгээний ажил байсан сэтгэл зүгээ бүх зүйлээ өөрөө маш сайн удирдах сурсан. Сэтгэл зүгээ өөрөө удирдах сурсан. Ажлыг бүр ингээд 100% тултал нь хийж тэр Словак эмэгтэйгээс сурч байсан үйлчлэгээний ажилтнаас тэр эмэгтэй хурж ирж надад ингээд чи шалыг угаагаараа гэж хэлчихэд 30 минутын дараа хурж ирчихэд болоор хуруугаараа шал ингэж арчиж үзээд тоос авах юм бол дахиад арч гэдэг тийм эмэгтэй байсан байхгүй. Тийм зарчимж. Гойд тэр эмэгтэй маш их хараад өгсөн. Тэрэндээ л би жоохон маш их одоо үед бол маш их харамсдаг. Яагаад би төрөд хийжсэн бол энэ эмэгтэй надад зөвхөн юм заах гэж энэ охинд юм сургаад өгчгийн цаа ингэсэн тулдаа л надад тэр үед ингээд ажил үйлрэг болгож өгчсэн шүү дээ гэд одоо бодохоор аюу харамсдаг. Миний харамсчихсан зүйл гэх юм бол тэр л яг тухайн үед хамгийн ихээр баг тэр эмэгтэйг үнэхээр муухай хараад байсан. Гэтэ би тэр эмэгтэйд өөрт нь хэлээгүй л би яг дотроо хараагаа тэр эмэгтэй. Гэтэ дараа нь яг бодсон чинь тэр эмэгтэй маш олон хүүхэдтэй үнэхээр гоё эмэгтэй байсан. Ганц би өөрт толгойлсон эмэгтэй. Гэтэ 8 хүүхэдтэй 8 хүүхэд өнөөдөр маш гоё үдий зэрэгтэй авч явж байгаа үнэхээр мундаг эмэгтэй байсан. Тэр эмэгтэй би дараа нь сүүлд яг 2 жилийн өмнө Берлин тараад яг уулзаад маш гоё найзууд шиг уулзаад цуугаад нэрээ би таны тгийж бодож ижилээ гэдгсэн чи тэр эмэгтэй бүр шоконд орж ирсэн шүү. Чи бүр юу ч хэлдэг даруухан охин байсан чи намайг ийм амар боддог байсан юм уу гэд маш шоконд орж ирсэн. Гэхдээ баярлсан баг чамайг шудраг байсан болохоор тийм ээ. Тийм. Гэхдээ тэр үед ингээд ямар юм би ямар тэнийг байсан юм бэ л гэж бодож ирсэн. Надад ажил заах гэдэг чинь энэ хүн надад ажил заах гэдэг хийм бэ. Манай ээж хүртэл надад ингэж ажлыг ингэ шалыг ингэж угаа гэж зааж өгөөгүй байхад энэ эмэгтэй надад заах гэдэг хин юм бэ гэж би дотроо маш тэгж уур хурж хийжсэн болохоор тэр үедээ л аюу готовдагдаад тэр үедээ жохоо нэг уужим сэтгэл гаргаад дахиад нэг жохоо илүү юм сураад авчихгүй явдаа л гэж одоо аюу харамсдаг. За баярлалаа болроо. Хоёлаа ярилцлагын маань бас цаг дуусч байна. Хэтэрхий их урт подкаст хийчихэр хүмүүс маань бас ерөн сүүлийн үед чинь
маш богино хэмжээний эмэг хурдан түргэн гэдэг энэ үе ирчээд нь тийм ээ. Хурдан түргэн гэд яриулал мэдээч хэрэг маш их сонирхолтой. Америкт байсан талаараа Нью-Йорк их сайхан хот надад санагдсан. Би 14 хоног тэнд амьдарч байсан. Яг Манхэттенд 14 хоног тэг өглөө гараад орой ирдэг. Тэгээ орой бүр ингээд хөл ингээ хазганаад жижиг гэд ингээд ирдэг ядраад. Яг тэгэхээр маш их ингээ явцсан байгаа байхгүй. Тэгэл маргааш нь амар фит болол ерөөсөө буцаад аюу гой сэргээл дүүш нь болол гой сэргээл дахиад гараа явцдаг. Ингээ бүр оройн үед ингээ 14 хоног бүр ингээд үзье гэсэн ер нь боломжт гэсэн бүх юмыг шахуу үзээд ирсэн тий вертолетоор онгоцоор одоо дээгүүр нь Манхэттны дээгүүр нисчихсэн гих мэтчлэн бас яг өөрийн хэмжээнд өөрсдийн хэмжээнд бас нэг мартагдчихгүй дурсамж бүтээгээд ирсэн болохоор тэр хотын талаар бас жижигхэн мэдэн тэгээд хүний амьдралд ингээд мөлийн хүнд юм асууж болох уу гэд найдаж чинь хэрвээ хариулмааргүй бол заавал хариулах албагүй шүү за болов. За ойлголоо. Бид нар ингээд маш олон хүмүүс гадаадд ингээ амьдарч байна. Тэгэхээр бид нар үнэхэрийн тооцоолоогүй бид нар ээж аваагаа үнэхээр мөнх амьдрах юм шиг л бодож явдаг тийм ээ. Гэтэл нэг л өдөр тэгэнгүүт бид нар мөнх юм шиг ингээ амьдарч явж байтал гинт нэг өдөр уц дуурайад одоо аавынх нь би хүнд байна. Хэрэг уулзъя гэж бодож байгаа бол одоо ингээ өнөө маргаашгүй ир гэдэг одоо тийм уц би хүртэл сонсч байсан. Тэр бол ингээ зүрхэнд ингээ орчдөг юм лээ. Тэгэл хамгийн дараагийн онгоц нь юу вэ гэхээр ерөөсөө би 2 өдөр хүлээж ич мятар нисэх байгаа байхгүй. Тэгэхээр тэр 2 өдрийн дотор миний аав амьд байх уугүй юу би уулзах уу ингээд билет аваад яхаарахгүй ингээд явжсэн. Тэгэхээр би ч гэсэн энэ замыг туулж исэн. Гэхдээ аавтайгаа уулзж исэн. Тэгээд дараа нь яг жил аав маань сайхан болцсон байсан. Тэгээд дараа жил нь ингээд өнгөрч исэн. Яг тэр хүнд үед яг хажууд чинь байх ээж нь байхгүй юм тийм ээ. Хамаатан садан байхгүй. Яг тэр үед юу бодогдчихсэн бол? Яг тэр үед одоо яанаа л гэж би яг ингээд нөгөө айлын том болохоор доороо 3 дүүтэй 3 дүү манаас яг эрэгтэй дүү маань яг сая эмчлэл оюутан болсон. Тэгээ нөгөө 2 дүү маань болохоор хоёулаа жоохон тэгээд за би дүүнрээ яаж авах гэж вүлээ. Дүүнрээ ямар сургууль сургана, ямар мэрэгчтэй хүн болно л гэж татсан бод. Аюух бод толгой дотор маш их юм борж ирчихсэн. Манайх чинь байрны эзэнтэй байлуу бүх юмаа яах вүлээ. Ээжийг яах вүлээ, ээж маань яаж байгаа вүлээ гэх ер нь л нэлийн санаа зовж ирсэн. Хамгийн түрүүнд оржсэн бол юм л дүүнрээ ямар хүн болгоно л гэж бодож ирсэн. Хэрвээ аав байсан бол надад ингээд аавтайгаа ингээд ярих боломж олцсон бол ямар хүн болохорой гэд надад захихгүйсэн бол яг тэр үед л тэгж л бодогдсон доо. Хамгийн ихээр би яг аавынхаа оршуулган дээр очиод яг онгоцноос бугаал яг ингээд нөгөө Чингис хаан улсын нийс бодлын хаалгаар ингээл гараал ирсэн чинь оршуулган зугаа гадаа ингээд зогсон. Тэгэл би машин зугаал аавхаа ингээд аавгаж харж чадаагүй оршуулган ингээл дагаал яваал дотнооч бол ингээл оршуулж байгаа юм л та. Тэгэл Монгол улсын хараа оршуулаад тэгээл яг мэдээд амар олон хүн ирсэн. Миний дотор хамгийн түрүүнд оржсон бол гэвэл миний оршуулган дээр ийм олон хүн орж ирэх болов гэж бодсон. Амар санаа яагаад ч юм. Миний аав оршуулган дээр маш олон ирсэн. Тэгээд тэрийг нарчаад хүүх миний аав чи ямар мундаг хүн байсан бэ гэж би яг тухайд бодож ирсэн. Тэг яг тэрийг бодож тийм миний толгой дотор нэрээ би өгвөл миний оршуулган дотор ийм олон ирэх болов гэж хамгийн түрүүнд тэгж бодсон. Ягаад ч тэгэхээр аав нь магадгүй аав нь биднийг бас дээрээс хараад ингээд охиноороо бахархаад мэдээж явж байгаа байх гэж би бодож байна. Ер нь би бас боддог. Өөрийнхөө аав дээр ч жишээ татдаг. Сайн сайхан юм болоход би дандаа аавгаа боддог. Намайг яг харж байгаа гэд бас яг ингээд баярлж байгаа. Ер нь ингээд ягаад ч өөртөө тэгээ итгүүлсэн тийм ээ. Ингээд дээрээс ер нь хардаг гэд. Тэгэхээр аав нь бас миний итгэлэр штэ. Бас охиноо ингээд ийм том Германы маш том кино үйлдвэрт ингээд ажиллаад амжилттай бас Монголын нэрийг дурсгаад явж байгаа чамтай танилцсан хүмүүс мэдээж хэрэг зарим нэг хүн Монголыг мэддэггүй хүмүүс байж магадгүй. Тэгэхээр Монгол гэж ийм орн байт юм бэ. Монгол гэдэг хүмүүсийг чамаар төлөөд явж байгаа ч хүн байж байгаа монголчууд тийм гээд дараа нь ярьдаг тийм. Тэгэхээр чамаг ийм амжилттай явж байгаа болохоор аав нь баярлж байгаа гэж бодож байна. Тэгээд сайхан ээжд нь бас ийм сайхан охиныг одоо хэлээ сайн сураа тэр чин дараа нь чамд хоол олно гэж хэлж ирсэн юм. Үнэхээр хоолоо олоод одоо герман хэлээр ингэж явж байна тийм ээ. Тэгэхээр ээжд нь танихгүй ч гэсэн энэ дугаараараа минь хүргэе тэгээ ийм сайхан охиныг төрүүлж өсгсөн байж байна. Тэгээд ийм сайхан боловсон хүчин болоод явж штэ Германы кино урлагт бас хөл тавиа. Тэгээд чиний зүгээс ээжтэй хэлэх юм байвал хэлээд хоёул энэ дугаарыг өндөрлөх үү? За тэгээ хүндүрэнд ээжтэй баярлалаа л гэж хэлээ да. Яа яг ингэ басан ч гинт хоолой зангираад
Их чинь маш сайн ойлгож байна. За тэгвэл бүр гоё мэдээгээр ингээд дуусгая. Тэгж уйлуулад зочныгоо төгсгөж болохгүй. Тэгэхээр Зүгээрээ. хоёул жүжигчин юм чи хоёулаа нэг жүжиглэлтээр дуусгая. Би чамтай инээдтэй түүх ярьж өгөө. За тэг. За би бүр ингээд нэг бага байхдаа жүжигчин ч болмоор юм шиг концертанд их ордог байсан. Тэгээд дээр үед нэг юм жүжиг тоглодог байсан. Чи тэрийг мэдэх лүү? Ийм концерт энэ төр болохоор дүрд ороод ингээд тоглодог байсан. Тийм би бас 10 жилдээ тэгдэг байсан. Тэр их хөөрхөн юм бидэг байсан тий. Бас хүүхдүүдэд дүрд оруулж сургаад ингээд 10 жилийн юмд. Тэгээ чиний зүгээс тийм дүрд ороод инээдтэй дүр энэ төрд орж ирсэн үү Монголд? Монгол би орж ирсэн. Тэр болохоор нэг манай нөгөө би герман сургуульд сурдаг байсан. Хэлсэн герман Монголын тэн дээр болохоор германаас нэг театрын тийм драмын дугуулангийн багш үжрээ манай сургууль дээр тийм герман жүжигнүүд тоглож ирсэн. За. Тийм драмын дугуулангийн явуулдаг. Тэнд нь би германлаа сайжруулах гээд нэг орж ирсэн. Тэгээ манай германлаа багчны ингээд хэлчинд аюу муу чи хэлнээс сайн сурах хэрэгтэй шүү. Ийшээ ор гэд нам оруулсан. Тэгээ би юугаач мэдэхгүй юу гэх юм болоо гэд орсон чинь нэг тийм цав саарал өстэй герман эмэгтэй орж ирээд ингээд драмын дугуулсан байгаамаа. Бид нар одоо ингээд Монгол Улсын боловсролын сургуулийн нөгөө германлын ангийн оюутнуудад очиж жүжиг тоглож үзүүлнэ гэд. Анх удаа би нэг тийм юмд орж ирсэн. Тэгээ тэрэн дээр болохоор бүх нөгөө нэг жүжиг доторх нөгөө тоглолтууд нь бүх хэл нь болохоор герман хэлээр явагддаг. Тэгвэл ер нь чиний жүжигчний карьер чинь бүр хар багасаа герман жүжигэн тоглолцсон юм байна шүү дээ. Юм учиртай гэж болроо. Тэгээ би тухайд яг эмэгтэй байж байгаад яг нөгөө эрэгтэй нэг тийм гүнжийнхаа төлөө явдаг тийм эрэгтэй цэргийн дүр тоглож байсан. Тэгээ би ямар тэнэг багш байна та. Надад би ийм хөргөөн чи эрэгтэй цэргийн дүр өгөөд тахта яа. Тэгээ би гүнж болмоор хэлсэн шүү дээ. Тухайд аюу хуйлж ижилээ 0-д ороод. Тэр нэг санаанд орчлаа гинэт. Тэгээ оройн ч даав гэж хэлсэн. Намайг яах гэж ийм сургуульд оруулсан энэ багш намайг эрэгтэй дүрд оруулчихлаа шүү дээ гээд. Миний хамгийн анхны дүр дээ. Тэр үед чамайг уйлуулжсэн тэр дүр тэндээс чи юу сурцсан байж болох вэ? Одоо мэдэхгүй ч гэсэн одоо бодоход хүүхд тахта тэнд би хамгийн анх удаа ингээд олон хүний өмнө гараад үг хэлээ, текст хэлээ, дунд нас зөндөө олон удаа гацад хөвчжсэн л та яана гэдэг ингээ ов улаан болоод олон хүний өмнө үгээ мартаа дуу улаан болцсон. Хажууд нөгөө герман хэлээ хүчээр суучсан болохоор ч юм уу яг тухайд нэг 7 дугаар ангид байлуу да герман хэлээ тийм сайн чадахгүй ингээл үгээ мартцсан юу лээ гэдгсэн чинь хажуудлаас герман нөгөө багш маань надад туслаад одоо ингэж хэлээрэ, тэгэж хэлээрэ гэдэг өрлөө. Би нөгөө тийм дагаж хэлээл хүмүүс бас энийгээл дагаж энийгээл тэндээс бас харахад бол юм гэдэг бол ганцаараа шоолны хүчээр явах хэрэгтэй юм байна л гэдгийг ойлгочихсон. Тэгээд ер нь хүн ер нь заавал юмыг сурахын юмыг сурыг гэвэл ер нь эцэг нь үзтэл турталсан сурах хэрэгтэй юм байна гэдгийг би тэндээс ойлгосон. Яг тэр жүжигээс ахвалаад би за ер нь германлаа сурах хэрэгтэй юм байна гэдэг шийдлийг өөрийнхөө яг толгойд суулгаад тэгээд яг өөрөө германлаа сурч эхэлжсэн. Бүр анхнаас нь өсгнээс нь эхлээд сурч эхэлсэн. Яг 7 дугаар ангиас эхлээд уул нь бол 1-р ангиас эхлээд германлаа сурсан. Ирнэ тэр хугацаанд би ерөөсөө хайхрамжгүй байсан байгаа байхгүй юу? За герман надад хэрэгтэй үлээгүй үгүй аав ээж хоёрыг хийж байгаа ажил надад би герман яваач үгүй ч үү гэх. Ийм мөрөөдөл Америк л байдаг байсан. За би Америк л явна шүү аав ээж хоёр. Герман надад хэрэггүй би англи хэлний л дугуйланд явмаар гэж айгүйх байдаг байсан. Тэгээд яг тэр жүжиг тоглоод би дунд нь нэг удаа төгдөрч алдаад герман хэлээ мартаад юу лээгээд олон хүний юм нэгээд маш эвгүй байдалд орж ирсэн. Тэгээд тэр үед азар багш манаас нь болдоо туслаад гарч ирсэн болохоор тэр үе яг амжилттай тавсан. Гэтэ яг тэр үеэс эхлээд за ер нь энийг сурах хэрэгтэй юм байна даа л гэж бодсон. За ингээд тууштай байдгийн талаар ярьж байна. Залуустай хэлгээд тууштай байсан тулдаа манай зочин маань ингээд ийм том компани ингээд ороод сайхан ажиллаж явж байна. Тэгээ бүх залуучуудаа амжилт хүсье. Дор бүрний хичээгээ бийж итэл ингээд гадаадын зах зээл дээр одоо ингээд мэрэгжилтэнгүүд бас үсэт эхэлж байна тийм ээ. Тэгэхээр энэ сурсан зүйлээсээ мэдээж хэрэгжил болгон Монгол руу очдөг гэдэг жин. Тэгэхээр буцаад ямар нэгэн өөрийнх нь сурсан имийг тгээ очисон байдаг. Цаашаа найз нөхөд хуучаа хамтарч ажиллаж байсан хүмүүстэй сургасан, заасан, эсвэл ярьсан ингээд байдаг. Тэгэхээр бас өөрийн хэмжээнд соёлыг бас дагуулад оруулж байгаа гэсэн үг. Тэгээд биднийг сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ бидний дугаарыг бас тууштай сонсоорой гэд хүсэж байна. Тэгвэл замын талаас сонсчоор болроогийн талаар дутуу мэдлэгтэй тийм ээ. Эхний ярьсангаар нь үнэлж дүгнэх болдог. Тийм тууштай сонсоорой гэж хүсэж байна. Тэгээ та бүхэндээ сар сэндээ сайхан шинэлэр
сайхан шинэлцсэн байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр цагаан сарын дараа цацагдах учраас. За баярлалаа болроо. Баярлалаа. За баяртай.